Юу яцгаан шин бэлэн боллоо. Нэвтрүүлэг хийж байгаа юм шиг тий. Тэгээд бүгдэнд нь гоё шинэ 7 хоногийн минь төргий. Юу вэ? Хэрхэн 7 хоног ч өнгөрөвдөө. Бараг 7 хоног жоо хамт байж. Хамт л байсан шүү дээ. Хамт миний 7 хоногийг хуваалцчаад надаас юу вэ гэж асуугаад байгаа. Харин тийм. Гэтэ яах вэ? 7 хоног. Энэ цагаан сар болж байгаа. Тий. Тийм солонгосын солонгос. Ятаад ер нь Монголоос бусад бүх газрын цагаан сар болж байгаа юм шиг тийм. Тий цагаан сар. Мэдгүй юу байх юм гэвэл дүүрэн цасал байна да. Цас орлоо зөндөө. Би бүр яг заа ингэсэн. Би хэд хоногийн өмнө ёо цас ороосэй гэл ангийнхантайгаа ярьжсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь орой гэртээ ирээд байжсэн чинь шүн цас орсон. Бүр амар гоё. Чи зөгнөд байгаа юм шүү. Тэгээд өнөөдөр өдөр хүртэл ороод одоо гайг болцсон байна те. Гэтэ цасаар хорж байгаа. Надад л гоё. Яг тэрхэн үедээ гоё боловч явах зам хэцүү. Гэхдээ надад хань. Им зүгээр хүүтэн байснаа цасарч хүүтэн байвал гоё гайс. Цаана. Тэн. Хойл арай зүлх ирээд байгаа бол. Уг баха. Сүлхээ баг шилнээ дагаа юм шиг санагдаад байгаа. Тэгсэн ч тэгээд. Баг за тэр яах вэ? Тэгээд өөр сонирхолтой юм боллоо. Болог баха. Надад болсон. Амар гүнигтэй юм. Надад амар гүнигтэй юм бол. Самлах. Би бүр уйлмар санагцсан. За. Гоо мэдчихэж байгаа тий. Гэтэ би яг нэг бүрчлээ яриаг бол тий. Би нэг 2 ажил хийдэг гэж ихний дугаар дээр хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь миний орой хийж байгаа зөөгчийн маань ажил дампуураад тэг хаагт харуулт. Дампуурсан юм да тэ дампуураад угаасаа солонгост ингээд эдийн засаг амар муу байгаа. Тэгж ер нь өдөрт ба ингээд хэдэн мянгаараа ер нь тийм үйлчлэгээний байгууллагад хаагчаа гэцээс ахгүй юу? Тэг хүрх юм манайх ч гэсэн яаж зүгээр өнгөрөх вэ? Дампуурсан.Ягтай ямар гонигтай би инээж байгаа юм би амар гонигтай. Би бүр ингээ уйлмар санагцсан. Аргагүй шүү дээ би ингээд энэ газар чинь 3 жил 4-ээр өрхөө 3 жил. Одоо энэ жил бол 3 жил юм уу? Тэг хамгийн амар энэ нэг өмнө нь Купчааны газраас ахгүй юу? Тэг Купчааны газар байж агаад тэг хаагдаад тэг хөнгө болоод хаагдаад жоохон үнэтэйс. Тэг дараад нь болохоор юм дахианы газар болсон ахгүй юу? Тэгээд тэр үеийг нэгтгэхт нь ажиллаж эхлээд тэгээ одоо хаагтан. Гэхдээ амар сайн хүмүүс байдаг юм шиг санагддаг шүү дээ. Захирлууд нь ганц захиралтай л та. Тэгээ хамт ажилтдаг ингээд хүмүүс нь энэс солонгос охтууд байдаг. Тийм. Тэгээд амар гонигтай. Тэг өчигдөр өглөө нэгтгэд би сүүлийн өдрөө ажилласан. Тэгэл би бүр амар уйлмаар байсан. Тэгэд анх удаага солонгос хүнээс цагаан сарын бэлэг гэж мөнгө авч үзсэн. Өмнө нь яг нэг бэлэгний сэтүүд эд штэ. Тийм ажлынхнаасаа авч илсэн л та. Гэтэ анх удаа цагаан сараар бэлэг авч үзсэн. Тэгээд амар гоё исэн. Тэгээд тэр мөнгө хадгална гэж бодож байгаа. Үрхгүй дараагийнхаа аялал зориулъя. Яа. Энэ амар их мөнгө шиг. Гэтэ яах вэ? Амар хөөрхөн сэтгэлтэй л байгаа зү. Тэгэл минээс дараагийнхаа аялал зориулна гэдэг юу л ойлгохгүй. Та нар харж байгаа. Тэгэл ямар ч гэсэн тиймэрхүү хаагдахаар болол тэгэл хаагдах жагаа. Надад болохоор энэ талаар нэг тийм л санаатай. Тэгээд сургалтандаа яваал. Тиймэрхүү өөр нэг онцгой болсонгүй. 7 хоногоор болохоор нэг юм онцгой болох гээд байхгүй. Яг нэг жоох удаан байж байгаа зү яавал бас яхалах л та. 7 хоног жагаад тэг буцаад ингээд яхаар яг л юм байдгаараа байгаа болох. Эцэст нь хичээл амарсан зэн бүр. Яг ажил салаараа ингээд ажиллая гээл. Яг юм байгаа даа болохоор. Би гэсэн чи фэйсбүүк нэг юм уншдаггүй юм. Фэйсбүүк үзэж байгаа гэсэн чи. Оюутан нэртэй ажиллажээ гэсэн заяа. Тэгээ би яг тэрийг уншичаад нэрээ тийм дээ. Яг оюутан. Гэтэ яг амьдарч байгаа харахаар яг л аль үжийн ажиллаж байг болт юм шиг санагдсан. Гэтэ Монгол байгаа оюутнуудаас илүү энэчээ байгаа нь илүү ажиллаж байгаа юм руугаа. Ер нь тийм бах орж байгаа гэж бодчих. Тийм ирээл шууд ажил хийж байгаа. За тэр ч яг нэг тиймэрхүүл байна дөө. Энэ 7 хоногт бид хоёр
нэрээ юу яриа гэж бодсон. 10 жилийн хадлаар. Тэр ялангуяа ингээд 10 жилийн шохоорхол, үерхэл Ер нь тэгээ бас 10 жил тохиолдож исэн. Одоо юу гэдэг те. За хүчирхийлэл гэх юм цаашийн нөгөө нэг дээрлэх гадуурхалт. гадуурхалтын талаар ярих гэж бодож байгаа. Би тэр бас өөртөө гадуурхагдчихсан. Аа тий. Яг амар амар сүртэй. Тийм ээ. Ер нь яг нэг тийм юмд нөгөө нэг өртчихсэн. Зөв мэдэрж исэн гэх юм. Мэдэржсэн. Тэр чинь гадуурхагдж байгаа юм шиг мэдрэмж авч авч ирсэн. исэн. Аха. Болохоор тэр талаараа ярилцъя гэж бодлоо. Аха. Тийм. Тэгвэл дэж байх гэж санагдсан. Чи 10 жилдээ ямар хүүхэд вэ? Би амар дараах юм байсан. Тэр Аха. нөөс тэгж харагдчихна. Би яадаг байлаа. Амар олон сургууль дэмжиж, хоёул амар олон сургууль шилжсэн шүү дээ. Тэгээд анх би их цэг сурдаг гэсэн байхгүй юу? Тэгээд их цэг тахта нэгээс нэг 3 дугаар анги хүртэл сурлаа. Тэгээд их засагта лицей аха. Тэр үед сурж байхад бол нэг жоохон байсан болохоор нэг амар юм зүм мэдэрээгүй. Тэгээд тэрний дараа шав руу ороод тэгээ шав руу ороход бас нэг 3-5 дугаар анги байсан юм уу? 2 жил сурсан. Тэгээд эндээсээ буцаад Монгийн руу шилжээд тэгээ Монгийн нэг юу лээ 8 дугаар анги 9 дугаар анги хүртэл тань сураад тэгээд 9-т ордог жил хүртэл сурсан. Тэгээд 9-т оронгуудаа гинт би явмааргүй санагдаад энэ шилжилт бүр амар гойсон заяа. Гойт гэрчээ зүгээр амар гинт юм байсан. Би 9 сарын 1-нд ингээл анги дээр очдог хгүй юу? Тэгсэн чинь зүгээр л надаа ингээд нөө манай гэрээс амар хол. Тэгэл ингээ надад тэр гэрлөө явах тэгээд өглөө хичээлдээ явах тэр хугацаа надад бүр амар хол байсан заяа. Тэгээ би ингээ 9 хичээлд өглөө 6 муурга гэж босдог гэсэн. Тэгэл би нэг өглөө бол гэрт ороод ээжэд би шилжмээр гэдэг байхгүй. Тэгсэн чи ээж тэг. Тэгээ тэр өдөр нь миний бичиг баримтыг аваад солиулаад тэгэл маргаашнаас нь би өөр сургуулиар орсон. Ямар амар хурд юм бэ ёо. Ямар хурдан байгаа. Тэгэл тэг хаашаа шилжсэн. Яг буцаад шави ахлах сургууль руу орсон байхгүй. Нэг нөө манай гэрийн доор идэгсэн бол. Тэгэл шилжчихсэн. Тэгээ хамгийн амар нь би яг энийг амар өөр дээр мэдэрсэн заяа. Энэ болохоор зүгээр ингээд би яг төлбөртэй сургууль, улсын сургууль хоёрын ялгааг амар өөр дээр мэдэрсэн юм уу? Яг тийх баха. Мэдээж амар ялгаатай байгаа. Аха. Би нөгөө анх эцэгт сурдаг гох эцэгчний мас төлбөртэй сургууль байсан шүү дээ. Тэгээд Монгийн төлбөртэй байсан. Тэгээд ер нь одоо бодоход амар дандаа боломжтой илүү хүмүүс сурдаг байсан юм шиг санагдчих байхгүй. Тийм болов. Ер нь гэхдээ намайг би тэр үедээ жоохон бахтаад иж чаддаг гэсэн юм. Боломжтой айлын хүүхдүүд л хувийн сургууль сурдаг юм байна да гэж би зөв тэр үедээ боддог байсан. Миний үед ихтэй нэг амар төлбөр мөлбөр өндөр байгаагүй хаа. Тэгээд би жүгэлтэй хамт сурдаг гэсэн юм тэр үед. Тэгээд яг Монгинаас яг нөгөө 3 дугаар ангиас 5 руу бишээ 5 дугаар анги руугаа шилжихтэй ч илүү нэг амар мэдрээгүй тэрийг жоохон хүүхдээсэн болохоор тэгэл адилхан хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээ яг 8-аас 9 рүү ингээд ахлах анги руу орж шилжихэд бүр ингээд би шоконд орж ирсэн. Ийм байж болт юм уу гэж бодсон. Нөгөө яг ялгааг ингээд манай ингээд Монгийн дэдэг анги ингээд амар үүмэлдэг ер нь юм чимээгүй суун гэсэн ойлголт байдгүй заяа. Тэгэл ингээл охтууд амар хөөрхөн нүр мөрөө буддаг. Ихчнэр ингээд дээд ангийн ихчнэр ингээл амар юм юу мэр юм бэ нэг юм цансал харагддаг. Нэг тийм хэнцэр. Тэгээд ийм жоохон нэг ийм нэгчнэрээд гэсэн аахгүй юу. Тэгэл нүр мөрөө амарлаг буддаг заяа. Тэр үедээ л яг нэг одоо нэг инфлюенсер ихчнэр шиг байдаг гэсэн заяа. Тэгэл би ингээл ямар гоё ихчрээ гэл тэгэл нөө загварын шоу моо болдог. Тэгэл багш нар хүртэл амар хөөрхөн багштай заяа. Тэгэл орж байгаа хичээл. Ягаад ч юм ингээд нэг тийм байсан юм Монгийн. Тэгээд наашаа шавруу шилжээд ирсэн чинь би одоо муулж байгаа ч юм биш гэхгүй юу. Би ингээд үнийн нэлж байна. Ингээл яг тэр үед угаасаа тийм нүр бодолд модонд орж исэн чи би мэдгүй шүү дээ. Би чинь жоохон байсан чи. Тэг яг орсон чи ингээл ихчнэр ийм амар давхраа наацсан заяа. Тэгэл ингээд сормоос нагаал нүр ингээл амар цавцгаа гэрэмдсэн заяа. Тэгэл би ингээд нүрээ бодоод гадуур явж болт юм байна гэж амар юу болоод байна гэж. Тэг бүр ингээд амар ингээд шокны байдалтай заяа. Тэгэл хөөх ямар сонин. Яг үндэ ингээд тэр үедээ миний бодлоор халтар юм бэ гэдэг бодол надад төржсэн байхгүй юу? Яг нэг 30 болохгүй заан бодсон юм шиг болоо ч гэж.
Харин яг угаасаа бид нар ч гэсэн 10 жилдээ тийм байсан шүү дээ. Нэг амар ингээл Тийм. амар зузаан контролтэй. Бараг хэд ингэж явсаад оогор ингэж мэж. Тэг яг тэр үед миний нүдээр тэр ихч нар надад тэгж харагдаж байгаа байхгүй юу. Тэгэл би Үеийнхэндээ яаж харагдсан? ингээл яа би яах гэж энэ сургууль шилжиж ирвэмэр гэсэн бодол надад төрдөг байсан гоо та тэр үед. Жог муухайгаа зү. Жохон байсан байж тэгж. Тийм. Ингээд Жохон байсан л гэж явж штэ. Аха. Тэг яг тэр үеүнд ингээд тасаад орсон байсан. Тэгээд ангидаа орж ирсэн чинь манай ангийнхан амар чимээгүй заяа. Бүр ингээд нам суудаг. Тэг би бүр ингээд ингээд чимээгүүд ном Ийм анги байт юм гэж бодсон заяа. Тэг ингээд хүүхдүүд нь ямар чимээ гаргахгүй. Тэг би бүр амар гайхчихсан тэр үед. Нөгөө ингээд ийм чимээгүй суудаг ийм юу надад баг байдгүйс. Яа бүгдээ ингэдэг. Тийм. Кичиг орж үл. Тийм. Тэгэл бүр амар ийм миний зүр толгоонод бүр ингээд бүр гэдэг болсон. Тийм. Миний зүр хамгийн анх мэдэрсэн тэр улсын сургууль, хувийн сургууль ялгаалав тиймс. Тэгэл хувийн улсын сургуулийн багш нар тэгээд хувийн сургуулийн багш нар ч гэсэн багш нарын нь юу ч тэр харилцаач тэр ер нь л бүх юм надад амар бүр шаал өөр. Би ингээд зүгээр юм нэг юм шал өөр газар байгаа юм шиг санагдсан надад. Гэтэ яа багш нар бол яг тэгдэг баха. Тийм. Тийм. Би нөгөө дандаа улсаар явсан болохоор мэдгүй байна. Хувийн сургуулийн багш нар ямар байдаг. Тэгээ зүгээр найзуудаасаа сонсохоор ингээд хамаагүй багш орцбор хэлсэн ч болдог ухааны улсын хувийн сургууль тиймэрхүү сонсч байсан. Тэгээд яг форум бол өмсдөггүй байсан. Миний ингээд таньдаг хувийн сургууль сурдаг хүүхдүүд. Тэгээ би манайхлаа форум өмсдөг байсан. Тэгээ өсмөсөө задгаа тавих нүрээ будаж модох бол хамаагүй байсан. Тэгсэн чинь би 9 дугаар ангид орж байгаа штэ. Тэгсэн чинь шууд цагаан юм копрон юу гэдэг лээ. Тийм копрон зүүдэг заяа. Тэгээ формо өмсмөсөө задгаа тавьчихлахгүй. Тэгэл байнга юу бүх өмсөх хэвээр. Яг тийм бис. Тэгээд миний бодлоор заяа. Ингээд дунд сургууль одоо 9 дугаар анги хүртэл нь тэгж копроно зүүлгээд 9-өөс дээшээ мэдээж жоон томорж байгаа юм чинь жоохон өсмөсийн задгаа тавиулах тиймэрхүү юм зөвшөөрөх хэрэгтэй юм надад санагддаг байхгүй. Тэгэнгүүт ингээд багш нар ингээд багт нь ингээ хамаагүй болсон гинт 9 дугаар ангиас нь формор өмсөдлөл копрон зүүлэх гэдэг тэнхтэй тийм санагддаг надад. Гэтэ ер нь 1-р ангиас ахгуулаад зүүлэгдэг үстэй. Тэг яг 1-р ангид бол мэдэхгүй жоох хүүхд юм чинь тэгэл зүүнэлтэй. Тэг 9-р анги хүртэл нь яг нэг жоохон дэг журамтай тий нүрэ бодож болохгүй ч гэдэм үү. Үсээ ядаж задгаа тавьчихгүй ч гэдэм үү тий. Тэгж жагаад 10-аас хойшоо жоохон тавьж үлгүй юмсан. Яг форум бол баян өмсөх хэрэгтэй. Форум бол гэтээ уусаа хин там байна тий. Шал. Сэно. Ер нь хичээл хийдгүүс ямар ам. Манчаа. Яна манай багш үзэж байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээд тийм ялгаа байсан. Өөр тэрнээс гадна бас яг амар улсын хувийн сургуульд багш нар нас нөгөө нэг амар зааж чад ийм одоо тэрийг юу гэж хэлмэр ч юм дээ. Би ингээд тэр сургууль Монголын сурдаг байхад ер нь гайгүй ингээд хичээл өөрийнхөө хэмжээнд би сайн сурдаг байгаагүй л дээ. Гэхдээ ямар ч байсан ингээд ойлгодог төвшин ингээд ер нь их тэгэж бууруу ороод идэггүйс байхгүй юу? Яг л нэг алтан дунджаа барайл явчихдаг. Тэгээд улсын сургууль руу ороод ирсэн чинь ингээд би бүр юугаач ойлгох болсон шүү. Багш нар юм заадаг юм лөө. Үгүй заах хувь зааж байгаа. Гэтэ ингээд арга барил нь шал өөр болоод ирдэг. Багш нараас шал. Тийм. Тэнгүүд улсын сургуулийн багш нар авч байгаа цалиндаа болооч тэр юм эсвэл ингээд юундаа болт юм мэдгүй заяа. Манай англи хэлний багш энийг үс хизээж үзэхгүй байхаа. Үзэхгүй шүү дээ. Амар харих удаг байсан заяа. Би ингээд англи хэлээ ингээд мөнгөнд хахад ингээд айгу дэжгүй ойлгодог байлаа. Тэгсэн чинь яг сургууль руугаа шилжээд ороод ирсэн чинь манай англи багш ингээд хичээл орохгүй ярих барих уугаал явчихдаг заяа. Тас ямар сургууль вэ? Шавын англи багш ямар яригчин. Одоо манай багш яах вэ? Яа зүгт юм уу? Яа. Гэжлээсээ гарцсан. Үгүй багш зүгтээ. Зөндөө англи хэлний багш нар байгаа шүү дээ. Тэр дундаас нэг гэхгүй. Нэг аригч ад гэж яана за. Sorry. Sorry teacher. Тэгээд би тэгэл англи хийхэ болчих юусэн. Багшаасаа шалтгаална л та тийм нэрээ. Би бүр ойлгохолч болцсон. Тэгэл та англи хайцсан. Би буруулсан байлаа гэдэг ш. Тэгэл олол ухарч. Тийм. Тэгэл
Ер нь угаасаа л 10 жил 9 дугаар ангиас хойш би дүнгүйсэн багш нараас. Дүнгийн талаар бас ярих юм байна. Би дараа нь ярья. Дараа нь чинийх бүр арай л харин. Тийм. Уг нь би өөр Би хөвшгөлийн талаар ярих. Драматай амьдрсан. Сургуулийн талаар яриад байх энэ хүн ч ямар сони юм бэ? За дүн Хайр дурлалын талаар ярив. хайр дурлал. За чинийх хизээнээс эхэлсэн. Хэдгээр ангиас эхэлсэн. Ой минийх ч айгууж байгаа шүү дээ. Тэгээд За яг хайр дурлал гэж мэдэрсэн гэх юм бол за Эсдүгээр анхны хайр. анхны хайр эсдүгээр анги. Хоёрын адилхан юм байна. Миний хөөс эсдүгээр. Аха. Эсдүгээр ангид нэг хөрхөн хөвий амир хөрхөн Нэг ангиус юм уу? үгүй өөр анги. Эсдүгээр анх англи хэлний нэг юм дугуулан шиг юмд яваад Мгм. өөр ангийн хүүхдүүд Мгм. тэг нэг гадаад багш заадаг гэсэн маань их сургалтын жилөө нэг юм ирээд би сайн санахгүй л байна л та. Тэгээ тэр ангид манай нөгөө ангийн нэг банд байж тараад. Тэгээ тэр тэгтээ би нэг амар сайн байгаагүй. Яа sorry. Юу тий тэгээд үерхсэн юм уу? Үерсэн. Тэгтээ За. эхлээд нэг тийм амар сайн байгаагүй. Аха. Тэгээд ягаад ч юм мэдгүй тэр үед надад ирэхэд гэж би шүү. Заяа амар санаа. Тэгээд яаж л заяа. 10 сар мар тавьцаахаа нэг өвлийн гүрдэг өмсдөг үед л би танилцчихсан дээр За. бандтай. Тэгсэн чинь үерхлийн санал авсан чинь би 19 сарын 31-нд авсан заяа. Надад ирэхэд яг шинэ жилээр аваа. Тэг би шууд өгсөн заяа. Тэгээд үерхэж ингэж явж байгаад яг 4 байна 5 сард нэг салцсан. За. Тэг Бас удаан явсан биш. Хөрхөн хэдхэн сар явсан. Гэхдээ За. тэр ингээд хизээч миний бодлоос мартагддгүй тийм үерхлэхгүй юу? Угаас анхных нь харахгүй юм. Тийм анхны болохоор За. тэгээд миний анхны бүх юмын ч цаашаа ер нь ингээд гараа хөтлөх ингээд үнсэх. Тэгээд би тиймэрхүү юмнуудыг нь бол ингээд хийсэн гэж боддог байхгүй юу? Тэгээд амар одоо хүртэл би холбоотой өмсөж эхэлсэн юм. байсан. Oh my god. Холбоотой байсан нэг найзаа За. тэгээд тэжгээр ч ахлах сургуультай бас ингээд хамт сураад Аха. ингээд явж байгаа. Тэгээд тийм залуу байсан. Гэтэ дээр юм бас подкастыг сонсдог гэж магадгүй. Oh my god. Тэгтээ үгүй ч юм. Тэр хөө өөрийгөө мэдчихэв. Мэдж байгаа. Би ч мэдж байгаа. За. Тийм тэгээд нэг тийм хөөд гэсэн. Тэгээд Тэгээд даанч би амар гомдооцсон заяа. чамар балер юм би Би жоохон ингээд надад бүр амар ингээд сэтгэл харгадаг байсан. Аха. Ягаахгүй би тэр үед ингээд ерөөсөө нэг тоодгүй Аха. ингээд тэг манай найзуудтай ч гэсэн бөөндө найзлдаг. Мгм. Тэгэл надад ингээд амар хөрхөн бэлэг авч өгөөл намайг ингээд манайх ч бас сургуулиас холохгүй юу. Мгм. Тэгээд тэгэхэд баян хүргэж өгдөг заяа. Тэгсэн өөрөө буцаад явдаг. Мгм. Тэгээ бүр ингээ амар тэгдэг байжгаад Аха. нэг өдөр би зүгээр л гинт салъягээд тэгээ би шилцээхгүй юу бас Мгм. өөр сургууль руу яг гэрийн хажуудлын сургууль руу шилжээд тэгээд за хоёлоо билигээ хэлээд Мгм. тэгээ шууд блог хийгээд ингээд болсон заяа. Тэгээд байжгаад тэгээд яг хаа тэр амиг хэцүүсэн баха тэр Мгм. залуу тэгээд байжгаад дараа нь юу яддаг хгүй юу. Дараа нь би нэг жил тэр сургуулиас урчаад буцаад нөгөө сургууль руу шилжиж байгаа хгүй. Мгм. Тэнгүүд нөгөө өөр ангид байгаа штэ тэр Мгм. залуу бас. Тэгээд яг нэг найз охинтой болцсон байсан тэр үед. Тийм. Тэгэл яг зөв би нэгэ хараалаа ингээд өгчээсэн даа л гэж бодоод өнгөрдөг байсан. Тэгээд сүүлд нь яг энэ солонгост ирээд тэгээ хоёлоо зүгээр буцаж чадлаад зүгээр гоё найзуудын журмаар ингээд өнгөрсөн үү яриа. Тийм. Ер нь бол найзуудын журмаар Үлдсэн юм. үлдсэн. Тэгээ одоо бол гэхдээ бас нэг хайртайтай байхгүй байгаа. Тэр таньдаг л болсон юм уу? Тийм одоо зүгээр сургуулийн залуу гэхдээ анхны хайр гэдгээрээ явж байгаа. Тийм. Мгм. Тийм байна. Миний найз. Минийх ба штэ. Минийх ч юм бас 9-р анги заяа. Би ерөөсөө 9-р ангитай шилжиж орж ирээд тэгээд миний яг үерхлийн замнал тавигдсан байдаг юм аа. Ингэж ярьж. Тэгэж би ихтэй сайн яг яа тэнтэй үерхснээсээ санахгүй. Өчөөрөө байгаа би. Тэгээд игсэн аахгүй юу? Шилжиж ороод тэгээд тэгсэн чинь манай 9 ангийн нэг бэнд гэдэгсэхгүй юу? Гэтэ тэрийг би багасаа таньдаг байсан заяа. Нөө нэг манай хашаа машинд ирж амар тоглож моголдог гэсэхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ингээд нэг өдөр над руу тэр үчиж нэг мессеж амар их бичдэг байсан шүү дээ. Би тийм. Бас бүгд л мессеж бичдэг байсан. Тэр нөгөө хай тамаа юм сайн мэддэг шүү дээ. Нэг би бол мессежээр л харьцсан санаж. Тэгээд сүүлд нь чат гарч ирсэн шүү дээ. Тийм тэгээд амар их мессеж бичдэг нэг бэнд байсан байхгүй юу? Гэтэ энэ амар муухай заяа. Би ер нь энийг жоох үзье яцдаг. Анхны хайр чинь мөн бидтэй. Оо би нэг сайн байгаагүй. Зүгээр л намайг гуйсан болохоор бас бүү ирэхсэн заяа. Угаасаа би нөгөө нэг sorry. Тэгтээ штэ одоо ингээд би одоо өөрөө сайн байж тэр нь анхны хайр болох юм уу эсвэл зүгээр л ингээд мэдгүй. Яг яавал анхны хайр болт юм бол миний хувьд
Өөрөө сайн болж иж анхны ярил. Юу бах тий. Тэгэхээр нэ би Тэр чинь зүгээр анхны үерхэл. оо Тийм. тийм. Тэгсэр амар бодоод. Тэгвэл анхны ярьж юм шиг. Миний хол биш. Муухай. Тийм ээ тий. Тийм. Тэгээд чадалж агаад үерхсэн заяо. Тэгээд би тэ энийг ярихаар амар муухай. Яари. Би ингээд тэрнтэй ингээд бас нэлээд удаа үерхсэн заяо. Гэтэ нэг ч удаа хөтөлцөж үзэж байгаагүй заяо. Ерөөсөө нэг ийм метрийн зайнаас харцдаг байсан заяо. Мен намаа ингээд гэр мэрээс ирж аваад өглөө хамт хичээл яваал 20 тарахаараа хөрөж өгч мөгдөг заяо. Тэгээд хамт кино үзчихсэн юм уу? Би ерөөсөө тэр мэрээсээ санахгүй байна. Ямар ч зэн ингээд хамт явдаг байсан уу санаж байна заяо. Хийсэн юм бол аахгүй юм шүү дээ. Дурсамж бүтээсэн одоо кино минь болзаа кран өмнө гот. Зүгээр л гэрээс нь алаа хөрөөжүүлөө. Тэмээ тэр үед угаасна тийм хэрэгтэй. Би бүр амар хичмэхээсэн заяа бүр ингээд уулзаал би юу ч ярьдгаа болчихд. Миний хамнаас бүр ингээд аач гэж гардаг. Бааш ингээд хараа. Тийм би ингээд гараа карман тэгэл ингээд явж байдаг охин байсан заяа. Яа шал тэнийг энэ за тийм байсан заяа. Тэгээд нэг удаагүй тэгээд зуны амралт болох гэж ч үлээ тэгээд салцъя. Тэгэл би окей гэж заяа. Тэгээд зуны амралт салчдаг гэсэн. Тэгсэн чинь хамгийн амар найрамд л яваад тэгээ манай бүх ингээд ангийнхнаараа нэг явгаа илчилний тийм юмс аахгүй юу. Тэгээ би яваагүй. Тэгээ явсан чинь манай эсмэн ангийн дахиад нэг охинтой хуйрхцсан байсан. Тэгэл ер нь бэлцэн үү? Тийм тэгэл бэлцэн. Тэгэл би анх удаа амар сэтгэлээ шахаа. Яаж тэр? Тийм. За нэг тиймэрхүү заяа. Тэгээ тэрний дараа болохоор бас тэрний дараа гэж бас байгаа юм уу? Байгаа шүү дээ. Би 10 жилдээ амар олон хүн өргөж байгаагүй л дээ. Зүр надад харьцдаг хүн амар их байсан. Хүн бэнд. Бүр хүн шиг. Надад ч гэсэн зөндөл байгаа. Тэгтээ зүгээр ингэ нэг үерхэж байгаагүй заяо. Зүгээр ингэ харьцаал өнгөрдөг байсан нэг хүмүүс бол бид шүү дээ. Тэгэл чатаар нэг хөрх юм ярил дээ. Таны ангисэн манай анги гэсэн гэлтэй нэг тиймэрхүү юм ярил. Тэгэж явж исэн юмнууд бол байгаа. Тэгээ яг албан ёсоор би энийг үерхэлд оруулнаа гэсэн эхний үерхэл бол тэр л байсан. Тэрнээс өмнөх амар хүнтэй тэгж амар харцаж үзээгүй. Тиймээс бас нөгөө үерхэлд оруулна гэдэг чинь байгаа штэ. Тийм штэ. За энийг яг үерхчихсэн гэж аваад. Тэрнээс зүгээр нэг чат бичиж мэдсэн юмнууд бол. Тэг амар яана нэг би нэг амар балиар нэг амар олон юм үзсэн шиг ярьчлаа. Зүгээр ингээ би ч гэсэн харцаж байсан штэ олон. Тэнийг ингээд хальж хааждаг шүү дээ. Хажуудлын ангийн нэг ингээл хүүхд ажрал дугаараа. Тэгэл тэнд чадлж байгаа. Тэгэл биелэл гэсэн үг. Тэгэл дахиад одоо фэйсбүүкээр ингээл тэгэл тийм юм байгаа. Тэр үед ихтэй угаас амар их фэйсбүүкээр танилцдаг байсан тий. Анх фэйсбүүк гарч ирдэг байсан. Гарч иржсэн яг тэгэл нэгээл ингээл 9 шиднээс содогийн хайлалраа гэдэг шиг. Хүн болгол хай хэлж тэрээс. Би бол ингэж хүн рүү бичиж үзчих. Надраа амар хэлдэг. Би зүгээр хариу хаяа бичнэ. Би ч ерөөс хүн блог хэлж үзэхгүй. Би блоглоо тэгээд тэрийг мэдгүй болохоор өөрийгөө бараг блоглоо фэйсбүүк хаагаас. Юу тайлбарлаж нөгөө нь яг блоглолцсон ч харагддаг шүү дээ. Тэнгүүт өөрийнхөө фэйсбүүк хаагаад дахиж шинэ. Йоо. Тэгээ яасан гинэ. Тэгэл нэг. Чиний дараагийнх. Дараагийнх. Дараагийнх нь яг миний үерхэл гэж бодож исэн. Яг үерхий гэж гуйгаад үерхсэн гэх юм бол 12 дугаар анги. Гэхдээ амар богинохон байсан. Чи тэгээ 9-с 12 хүртлээ дахиж хүндээ үерхийг өгсөөгөө. Үерхийг зүгээр харьцаад явдсан. Үерхэнгээ алдсан заяа. Тэгсэн чинь би үерхэл гэж бодоод заяа. Тэгсэн чинь тийм юм биш байсан. Гэтэ тэр үеийн бид нар ягаад тийм балиар гэдэг байсан бэ те? Яа. Одоо бацдаа тийм яа балиар. Заван. Тэд нар том бол ямар болохыг төсөөлчихнө. Тийч бүр аа. Миний яцсан. Яа, тэгээс 12 тэгээд дараагийнх нь 12 дараа ингээд бас нэг залуу байдаг сахгүй. Тэгээд тэр бас айгүй хөрхэн заяа. Ингээд амар мэдлэгтэй. Тэгээд тэгсэн чинь манай гэрийнхэн одоо ээж маань чи одоохон хүнтэй ирэх болоогүй чи одоо ингээд ийш миш өгнө гэд. Тэгээд тэр залуугийн ээж наснаа айгүй сайн гэсэн чи тэр хурлаар манай ээж хараад бүр мэддэг байсан юм. Манай ээжийг хараад үе сайн байна уу та ингээ манай хүүхдээ 2 хүүхэд мөн өргөж байгаа юм билээ гэд
Зөвгөр ингээд зүгээр гоё үерхлээр үерхгээ гэд ингээд хэлсэн мэл тэгсэн чинь манай ээж бод ингэснэ. Би өөрөө таас төгөхнө салгана малгана гэд. Тэнгүүдээ заяа хамгийн амар нь намайг загнаа заяа. Чи одоо юу яриад байгаа? Юу хүнд үерхэд байгаа? Тэг ингээ хичээл намайг хийхгүй мөрхүүгээ загнаад тэрнээс сал гэлсэн чинь би шууд маргааш натснаа хоёлаа салъя гэсэн шууд салаа. Номоо чаг. Тэгээд тэр залуу заяа ингээд амар сонирн болоод тэгээд бүр амар хачин болоод заяа. Тэг ингээд яах шаргагүй салж байгаа байхгүй юу? Тэг ажил яг ингээд би чинь төгсөөд тэгээд ээж мишээ өгчөөд ингээ холбоогүй байж агаад тэг шууд 9 сард нааш ирж байгаа байхгүй. Тэг нааш ирснээ дараа ингээ гинт санаад тэг залгаад уцаар ирж мээрээ. Тэгэл байхгүй. Тэгэл нэг уцаар ирчлээ би чамдаа дахиж ярихгүй. Эсвэл ярьсан ингээд тэгээд тэгжсэн. Тэгээ одоо мэдгүй одоо тэгээд байж л байгаа би мэдгүй дээр дааж магадгүй байж л байгаа. Баг гэр бүлтэй Facebook үгүй мэдгүй. Ерөөсөө сураг алдарсан. Тий. Тэгээд нэг тиймэрхүү дараахныг үерхэл. Тэрний гол бас нэг амар хэцүү хүмүүс байж л байгаа л да. Нэг навшин гараад байдаг тий. Тийм байдаг. Тэрийг бол бид урсан. За тэгвэл алгасан яа. За миний би ялаа би ч айгу адраматай 10 дугаар анги 11 дугаар ангитай юм болов. Манай нэг гэрийн тэндэдэг нэг бэнд итгэсэн. Тэг би ингээд ингээд жинхнээс ингээд анхны харцаар гэдэг шиг юм болж исэн зэ. Тэг би одоо ингээд хүмүүс анхны харцаар дурлна гэж байдгаа ба гэдэг тэг би үгүй байдаг юм аа. Хүн орлож болно гэдэг жоохондоо л ах л та. Том болоод бол байхгүй. Тэ нэлээд удаа үерхсэн. Бараг 2 жил гараа. Ер нь миний үерхлүү жоох урт байдаг. Богинохын юм нэг олон байхгүй. Тий. Бараг 2 жил гараа үерхээ заяа. Амар хүүрхэн үерхдэг байсан тэр үедээ. Тэг нэг гэр нь хөдөө байдаг байсан байхгүй юу? Тэгээд амралтаараа хөдөө явчихдаг. Эсвэл хагас бүтсэндээ хөдөө явчихдаг. Тэгээд хичээл орохоор л хотод ирдэг байсан байхгүй юу? Тэгээд тэгт нэг хаяа ганц нэг уулздаг. Тэгээ бас ерөөсөө ихний нэг жил гарan бит хоёр бас ингэ уулзсан нэг хэмэрдэг заяа. Тэгэл хоёлаа юу байна гэдэг ингэ алхаж болохтой юу ч ярихгүй алхаал энэ заяа зүгээр. Тэгэл нэг хаяа нэг гарч кино үздэг заяа. Тэгэл чатаар юм бичээл. Тэгэл амар хуцаар ярьдаг байсан. Тэг хуцаар ярил нөө нэг юм жижиг нэг юм хар хуцаад гэсэн нэг Nokia. Тийм. Тэрэнгүү өвөөгийнхэн би тэр хуцыг авцсан заяа. Тэгэл тэрэнгүүр ингээл амар мессеж чийл. Амар тэгдэг байсан. Амар хэрдэгсэн дээ. Амар хэрдэгсэн. Тэгээд тэр чинь 11 дугаар анги ч үлээ 12 дугаар ангид ч үлээ гадаад руу оролцдог байхгүй нөгөө бэнд чинь. Тэгээд бараг жил явсан. Гэрийнхнээ нас тийш явцсан гэдэг ээж аав руугаа явах чагаа гэдэг. Надаас нэг гэлөө 2 ах байсан байхгүй юу. Тэгээд сургуулаа төгсөөд явж байгаа гэд. Тэгээ яваад тэгээ очиод ингээд жоохон холбоо болцсон заяа. Тэгээ байжсэн чинь ингээд тэр үед яагаад амар токсик байсан байгаа байхгүй юу. Одоо ингээд бодонгоц заяа. Ингээд нэгнийхээ фэйсбүүкийнх нь код модыг мэддэг заяа. Аахан бүр амар токсик байсан байгаа байхгүй юу. Тэгэл ингээл баян ингээл инстаграм энтрээр орж мардаг. Нэг нэгний хараа заяа. Ингээл орж мараад чинь яаж. Ингээл бүх чатыг нааш машаал заяа. Бүр ёо. Oh my god. Лай байгаа да. Одоо гадахаар заяа. Лай байгаа да. Тийм байсан байгаа байхгүй юу. Тэгэл нэг өдөр би ингээл өглөө босоод чатад ингээл гүйлгэж байгаа байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь би ингээд амьдралд анх удаа ингээд тийм амар чат харж үзээ заяа. Тэгэл тэгсэн чинь нэг охин үнсээд гэдэг тиймэрхүү чат гараад ирдэг байхгүй юу. Тэг би ингээд жоохон штий чаавас дөнгөж 10 билүү 11 дугаар ангид заяа тийм хараад ингээд бүр ингээд яг дигнээс шоконд ороо заяа. Тэгээ за салъя гэлж байгаа байхгүй. Би бүр амар хайртайсан заяа. Би нэг өөрөө амар ингээд анх ингэж харж чад үерхсэн болохоор ш тэр юм уу. Тэгээд цадах чаа би ингээд байли нэ тэргээд. Гэтэ би тэр талаар нь юу ч хэлээгүй байхгүй. Зүгээр л байли гэ. Тэгээд тэгсэн чи үгүй мүү. Тэгээ буцаж гуйсаар агаад. Буцаад нийлцэхгүй юу. Тэгээд нийлээд би чи яах вэ тэгэл юу ч болоо гэж. Тийм тэгэл цаа гэл буцаад нийлж авч. Тэгээд яг нийлчээд дэжсэн чинь нэг өдөр ингээд 100 заяа. Яг эд 100-ны үед нэг 8 7 сар ч юм уу. Залахгүй надруу. Би гайхаад заяа. Баат гадаад байгаа хүн ягараа миний Монгол дугаарлаа залгадаг үлээ гэдэг. Тэг аваа ярьсан чинь би ирсэн гэсэн заяа. Тэг би яг надад ирнэ гэж хэлжсэн заяа. Тэгсэн чинь би ирсэн.
би чи хэзээ ирсэн гэсэн чинь бараг 4 5 хоногийн өмнө гэсэн зөө. Тэгээ би чи яа надад хэлээгүй юм гэсэн чинь ирээд харин найзуудтайгаа байж байгаа. Тэгэл би за гэлзээ. Тэгээд яг тэр үчиж ингээд гэр мэрэснийх гаргадаг байсан шүү дээ. Уус өөрөө нэг 7 8 болчвол тэгэл гэрээс гарна гэдэг чинь бодлоо шүү дээ. Тэгээд тэгсэн чинь намайг чи одоо гараад ирж гэлтгэдэг байхгүй юу? Нэг 7 8 нэг гэгээ тасрах гэсэн. Тэгээ сансар түрээд гэлтгэдэг байхгүй. Тэгээ би ураараа чи мэдсээр ээж намайг надад бууж байх. Тэгээ би чи надад тоглоод байгаа юм уу гэж. Тэгээд тэгсэн чинь ингээд тэгвэл би одоо ингээд хөдөг гэрлүүгээ авчин тэгвэл би бараг сар хотод ирэхгүй мэрхгүй гэж заяа. Тэгээд би за явчихж ирэхгүй юу гэж заяа. Тэгээд явцсан. Йоо. Тэгээд явж байгаа. Явчихд ирсэн яваад. Тий, явж байгаа. Хизээ ирсэн бол ямарсан ирсэн юм аа. Тэгээд ирээд уулзаад тэгсэн чинь зүгээр л амар сонирн болцсон заяа. Тэг ингээд амар төрөвч явах гэсэн аа. Одоо энийг орой сонсох байхаа. Үгүй юм байна. Чи новшин гараасан шүү. Сонсор түрээдэрч. Солонгос түрээдэр байна юм байна. Зов. Тэгсэн чинь. Тэг ингээд төрөвч явах гэсэн аа. Би бол чам зүйлт авсан. Хайччих гэсэн чинь мартчих гэсэн заяа. Бүхэл бүтэн жил гадаад байж байгаа дэрстэй ингээд би чанд бол зүйл тавсан чинь мартчих. Oh my god юу яриад байгаа юм бэ? Тэгэл би за гэж. Тэгэл тэгэж нэг уулзаад тэгээ тэрний дараа нь яг хичээл орох гэсэн хаа. Тэгэхэд тэр хүртэл ингээд харилцаар байгаа байхгүй юу? Тэг би ингээд яг ингээд за одоо бэлээ гэсэн бодолтой болсон заяа. Тэгээд угаасаа ингээд нэг чат бичгээ болсон. Тэгэл би дандаа л гэсэн гуугаад байгаа санагдаж манагдаад тэр үед нь шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр би үеэлтэйгаа тэгээд найзтай нэг хоёул дөрүүлээ аим шиг кино үзэх байлтай байхгүй. Тэгээд тэр чи Анабель гарч илөө. Тэрийг үздэг байхгүй. Тэгээд тэрийг үзчихэд тэгэл за баяртай гэж салаад тэр миний сүлийн болсон. Oh my god. Анабель үзүүлсэн салааш. Зөө. Ямар сонир юм бэ яа. Тэгээд би ингээд за хойлоо бэлэн гэх. Тэг ингээд хэрвээ надад сайн байсан бол тэгэл за үгүй юу яриад байгаа гэх юм байж болно шүү дээ. Тэгсэн юу тийм аа. Тэгэл би за тэг салцсан зөв. Тэг тэрнээс хойш би ерөөсөө 12 төгсөөд энд ирээд 2 жил болтлоо дахиж хүнтэй ирэхээгүй. Тэгээд яг хамгийн амар нь шүү дээ. Би яшээ өгөхгүй байжсэн аахгүй тэгсэн чинь хайлт хаарлаа. Яал ямар тийм байлаа би тааралцсан юм аа. Яш өгөх явж байгаа. Тэг чи юу хийж байгаа мэж байгаа гэсэн чинь манай найзууд яш өгөхгүй. Тэг манайхыг нь хажуутлын байранд байгаа маа гэх тийм ярьсахгүй. Тэг гэсэн чинь яг би Солонгост ирээд удаагүй нэг 5 6 сар болсон байсан юм уу. Тэгээд ихэр хөт талцсан. Нэг ярьсан чинь ихэр хөт талцсан. Хамгийн амар нь штэ. Хүүхэд нь бүр төрсөн заяо. Бараг тэр Анабель үздэг. Найз охин жирэмсэн удаа. Найз охин ч юу гэдэг нь хоёр найз охин нь жирэмсэн болсон. Тэс юм шүү. Oh my god. Гэтэ яг тэг хэлж чадахгүй тэгээд нөө гэтэ муухай гэдэг. Чи бодоод өстэй чамд би ихнэр хүүхэдтэй олчлоо юм бол бүр муухай штэ. Үгүй. Хамгийн гол нь штэ. Тэр үе чи ингээ надтай бүхэл бүтэн жил баг 2 жил штэ тэр чи. Баг 2 биш 3 жил заяа. Ингээ тийм баг 2 жил хагас ингээ надтай үерхсэн байгаа штэ тэр үн чинь. Тэгээд ингээ хол байхад би төрүүл салыг гэж яг тэн дээр салах боломж зөндөөс байхгүй юу? Тийм үү өстэй яаж ч утсан. Би төрүүлж намайг хаяа гээгүй штэ. Би ингээ төрүүлээд надаас салъя. Хойлоо салъя гэд би хэлж байгаа штэ. Тэгжихээс салахгүй ингээ зурлалтаа л явуулсан байгаа байхгүй юу? Гэтэ тэн дахиад нэг өөр хүн жирэмсэн болгоцсон. Байсан ч юм уу эсвэл харьцаад явж ирсэн. Зүгээр л нэг жоох охин болохоо дүү штэ. Их дүүгээ шалахгүй штэ. Өсрөл ганц хоёр л байсан баг. Би одоо сайн санахгүй л юм л та. Гэтэ навшин зэтлээ нөө. Тиймэрхүү залуучууд зөндөө байгаа шүү. Хөтөлдөр жоохон боломж тах хэрэгтэй. Тэгээд ямар ч тийм байсан. Тэгэл салаал. Тэгэл тийм л юм болсон л доо. So next. Миний next чинь тэгээд дараа би бол яг энэ 2 3 энэ үерхлийг би баг анхныхаа гэж боддог байхгүй юу? Яг ингээд Америк альпин ёсоор үерхсэн нь. Гэтэ би яг ингэж боддог байхгүй. Ингээд альпин ёсоор надтай үерхээчээ гэж хийсэн үерхлийг би үерхэл тооцсон гэж боддог байхгүй юу? Тийм тэгэхгүй болохоор одоо ингээд үерхий гэж хэлээг үжиж ингээд харьцаж байгаад ингээд
үерхэж одоо эрэгтэй хүмүүс л яг үерхэж байгаа гэж боддог байхгүй. Тэгэнгүүт дараа нь ямар нэг юм болонгууд би зүгээр би жоох муухай санаатай юм болов. Дараа нь ингээ яах юм чи намайг үерхий гэж өөр ингэж хэлж үерхээ. Миний найз тэгэж хэлэх баха. Би чи тэгчээд намайг яагаад ингэ даа тийм үү те нэг тиймэрхүү үйлдэл чи надад ингэж хандаж болохгүй ш тэгээд тэгэнгүүт мэдхгүй ингээд зарим хүмүүс болохоор зүгээр ингээ харьцаад хоёул ингээд зүгээр ингээ үерхсэн хизээ таар ингээд үерхий гэж гойсон юм. Үгүй тэгж явж байгаа л үерхсэн гээд надад тэр бол тэгэл суцс гэдэг шүү. Тийм. Би ч өөрөө ингээд альбиасаар үерхий гэж гуйлгуулад тэгээ суусан болохоор тэгэхэд гоёс болов. Миний сайн санахгүй. Тэгээгүй болохоор тэр хүн ч гэсэн чамайг нөөгүйсэн. Окей. Гэтэ бодоод үзтээ ингээд яаж ч утсан 3 жил ингээд хамт явчаад тэгээ дараа нь тийм юм гаргаж ирж байгаа чинь тэнэг байгаас тийм байна. Зүгээр бол болчих асуудал шүү. Тийм. За тэгвэл жоохон токсик харилцаанаар дэсэн үү? Токсик харилцаа. Жоохон юм үзэн яддаг юм уу? Надад бүр тийм байхгүй. Надад бүр байхгүй. Зүгээр яг уу ким анин гот. Надад л байхгүй. Хамгийн муухай тэр хүүхдтэй болдог гэхгүй. Тийм ээ. Тэр л хамгийн. Тэрнээс биш нэг надад л ямар муухай болохгүй. Тийм ээ те. Жиж нэг токсик үйлдэл хийгээд юм биш л те. Бас өөр хувь хүн нь бол тий 50 юм шүү дээ. Тэгэл тэгээд сэтгэвэр ингээд ахад штэ. Илүү 10 12 ч юм баг яш миш үер ч юм уу. Манай ангийн нэг надад амар сайн мэдвэсэхгүй. Тэгээд би сайн биш. Тэгээд надад амар сайн зөө. Тэгэл амар бүр юмд ингээл гэрийн гадаа ирээл намайг хүлээгээл тэгэл надад ингээл юм зам авч өгч өгөөл зөө. Тэгэл өглөө ингээл гэрээс гарангууд гэрийн гадаа иж идэг. Тэгэл орой хичээл тараал явгууд хамт явдаг зөө. Тэр үедээ л амар ингээд тэр үедээ л надад бол ингээд яа дахиад л гэж бодогдож байгаа шүү дээ. Тэг хөрхи сэтгэл бүр амар сайхан байсан зөө. Тэгэл надаас ингээл хоёлаа үерхий гэж нэг өдөр гуугаад. За. Тэг ингээд би яаж ч найзд нь сайн байсан байхгүй тэр үед. Ямар гоё нэгтэй юм байна гэж. Тэг би ингээд найзд нь сайн байгаад байдаг. Тэгтээ би найзд нь сайн гэдэг хэлээгүй. Тэг найз охинтой зөө. Юу заваарсан юм байна. Тэр найз хүмүүс манай ингээ хөхтэйс ахгүй. Тэгээд би ингээл тэр үед тэр ганцаархнаа мэдж байгаа. Өөр хинт ч хэлээгүй. Дөр дотроо ингээ бодоо явчихад. Тэгэл би чинь залуугийн найзтай сандаа гэж тэгээд чинь бол намбайг тэгэл зүгээр л явсан. Таахгүй яваад байдаг чи яасан. Би тэгж их юм авч байгаагүй зүгээр л надаа ингээ төрхий намайг зүгээр л амар чингиоддаг байсан байхгүй юу. Тийм тэгээд би тэгээд амар юм дотроо бол амар мяна мам хансан хэсэс. Яна би ч үн. Тийм ингээ жоохон сандаа гэж хэлсэн. Ингээ арайч тэгж чадаагүй. Зүгээр л ямар хэцүү юм бэ л гэж бодчихсон. Тийм. Гэтэ яах вэ бас. Гэтэ зарим нэр 10 жилийн зарим юмнуудыг бол мартсан байна. Тэгэл 10 жилийн сүүлийн үеэр хэл бол тэр л байсан. Тэгээд тэрнээс хойш л тэгэл төгсөл наашаа ирэл. Тийм. 10 жилд амар гоё байдаг байсан. Гоё би одоо л заяа ингээд одоо хэрэг цаг хугацаа буцаад өгсөн бол би 10 жилд очих байсан. Тийм. Би л хийчихэж байгаа. Би яг 11-р анги дээр очив. Яа. Зүгээр л би яг шилжиж ирсэн баггүй сургууль дээр. Би яг тэндээс яг өөрийнхөө боловсрол дэлгэн хараад ч юм уу өөрийгөө өөрчлөх юм амар хийх байсан баг. Дими цаг өнгөрөхгүйгээр тийм бах тий. Тэгсэн бол миний ирээдүйн усаараа өөрчлөгдсөн байж магадгүй би юм боддог. 10 жилд ямар байсан. Би ч амар хөдөлгөөнтэйсэн. Угаасаа тийх баг. Тий, угаасаа харагдаж байгаа. Тэг хөдөлгөөнтэйсэн. Тэгээд яг сурлан мурлаг нь бол угаасаа халтан даа. Их тэгж аваад сурдаггүй. Сураг гэж толгойдгүй яг үндэ. Йоо ямар. За яг бууруулж олно дүн. Тэгэл ангийнхаа бандертай хэрэлдүүл хийлдээл. Яг ахлах сургуультай болохоор тэгэл яг тэгж амар зодтолж модтолдохгүй ч гэсэндээ ер нь бол хичээлээ хийдгүү. Гэхдээ яг ингэ сууж лээдэг. Тэгэл октодтойгоо ингээл нэг ангалцал нэг юмрхүү байдаг гэсэн. Би нэг тиймэрхүү л хөвгтэй байдаг гэсэн. Тэгээ яг урлагийн зөвлөлт болохоор ороод. Тиймэрхүү юм аймаг итгэвтэй. Технээс спорт нэг тиймэрхүү юм их яадаг.
сурлага морлоготой бол муу. За муу чашаа ер нь Яриачсан. тэгтээ бас хөрх олимпиад хөө ёо зай. Гэтэ сандаа 10 жил чи юм ангийн фракс мракцсэн үү? Байлгүй. Тийм. Анги дотор юу? Аха. Манайх биш тиймс. Ингээд яг юм нөө физикийн community-с ахгүй юу? Тэ ингээд яг баг багаараа суудаг ингээд 6 ширээтэй тэн дээр ингээд 30 идэх хуваагддаг нэг биш нэг хитэн ч хөвсөд. Тиймэрхүүс ахгүй тэ ингээд 1-р ширээ 2-р ширээ гээд тэгдэг байсан шиг санагдаж байна. Би бас мартсан. Тэгээд тэгсэн чинь ингээд манайх юм ширээгээр фракцлцсан байсан. Тэгдэж штэ нөө физик химийнх чинь нөө том тий тэр угаас ингээд фракцлтай хүмүүс ингээд суулждаг. Тийм манайх тийм болцсон байсан. Тэгээд ерөөс юм нэг бүтэн анги гэсэн юм байхгүй. Тийм сонирн болцсон. Анги болгонд юм баха. Тийм болов уу? Тийм. Манай анги дотроо ангийг харахаар гоё яагаад гэсэн. Тэгэл дотроо бас тийм байгаа хаа. Хонго. Манай анги 4-5 фракцтэй гэсэн. Тэгэл нэг ийм дотадаг бэнд нар зөө. Тэгэл октод нэг амар онцордог юм октод. Тэгээд нэг яг манай крүүгийнхэн бол крүү мөрөө болгоцсон. Манай ингээд фракц хамшарыг дундад сурдаг. Тэгтээ бас ингээ хөрхөн. Айл мэдчихдэг нэг тийм октод байсан. Тэгтээ яг голд нь ингээ яг ер нь тайп нийлдэг хүмүүстэй ингээд найзалцдаг. Би бол тэр октод тэр онцорж мөрдөх. Тэгээ яг үнэхээр яриаш нийлдэг байсан. Тэгээд угаасаа амар гिच мэгээд идэгсэн юм аа. Тэгээд жоохон дургу. Тэгээд тэгээ бас нэг манай ангийн гайгүй хөөрхөн онцордог бэнээс нэг нийлдэг. Тэгээд жоохон цариматай өгтөд хүрээд тэд нар ингээ нийлдэг нэг тэмхэлсэн. Гэтэ би бол хувьдаа нэг бүгдэнтэй ингээл энэ фракц мракц гэж ярьцдаг байсан юм шиг. Би өөрөө өөрийгөө тэгж боддог. Тэгээд бус хүмүүсийн нүдэнд яаж харагддаг гэсэн мэдэхгүй байна. Тийм. Тэгээд би бол буснаа бүгдэнтэй амар гоё ярьцдаг амар хичээдэг. Гэтэ би яг үнэндээ 11-р ангида би одоо яг төгссөн ангида би орохыг амар хүсээгүй. Тийм. Тэгээд би бүр шал өөрөө ингээд орохыг хүсэж исэн. Тэгээ манай нэг эрэгтэй найзаас болоод би өгн орсаахгүй юм. Найзтынхаа анги руу шилжиж байгаа. Тэр эрэгтэй найз маань чи манай ангид ороод ирээ харна би. Окей орсон чинь тэр найз маань өөр анги руу шилжсэн. Тэнийг юм бэ? Чи амар муухай. Тэгээ би гээд ингээ өөр шилжих дахиад шилжих гэх болохгүй шүү дээ угаасаа. Тийм шүү дээ. Тэгээд би заа гэд үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгэл тэр ангид яг үндэ надад ингээд яг бид нэр ингээд дунд сургуулиуд дунд ангийнхан маань нийлээд ингээд бүр ингээд хойлоод халах анги болгоцсон заа ингээд одоо 3 ангийг ингээд нийлүүлж хагаад нэг анги үсгэсэн. Адилхан. Тэгээд яг бид ингээд хойлталт би энийгээ мэднэ. Нэг тиймэрхүү байсан. Тэгээд яг миний нөгөө мэдхгүй анги хүүхдүүд байсан. Мэддэг анги хүүхдүүд байсан бол яг хуу тэгэл гоёлынхаас нь л хахлаа. Тэгээд нэг амар нийлж мэлдэг хүүхдүүд байсан болохоор жоохон тийм байсан. Гэтэ яг хуу тэнд дундаасаа тэг гоё найзуудтай болсон. Гэтэ 10 жилийн сургуулийн нэг ийм хүүхдтэй гэхдээ нэг юм нэг ингэсэн нэг хүүхдтэй гэхдээ тэсгэл ингээд та нар юугаа мэддэг гэсэн юм цараа хардаг хүүхдүүд гэдэг. Бүгд л байгаа. Ягаад анги болгоны тийм хүмүүстэй юм бол ёо. Би 10 жил зүгээр амар чанга инээдэг байсан. Манай нэг найзад гэсэн байхгүй юу? Тэгээд би яг нэг энэ анги руу шилжиж орж ирээд ахлах ангитай нийлсэн ганц охин байсан. Тэгээд бид хоёр ингээд хамт нийлж чад амар чанга инээдэг заяа. Тэгээд тэгэж явж агаад тэгээд харьцуулцахгүй юу? Тэгэнгүүтээ дахиад өөр найзтай болоод тэгээд гэтээ миний бодлоор заяа. Би ингээд тэр охинтой нийлээд миний хамгийн анхны ингээд амар дотноор тэгээд ингээ хамгийн юм ярьж нийлдэг охин байсан байхгүй юу? Тийм найз байсан юм байна. Байсан байхгүй юу? Тэгээ би тэрнээс хойш ингээд яг тэр охинтой нийлдэг байсан шиг заяа. Тэр охинтой нийлдэг байсан шиг нийлж байгаа л та. Гэтэ ингээд яг нөгөө анхны нэг тэр байсан болохоор ингээд тэр охиноос жоохон травматцсан. Тэгээд амар муухай байсан надад л. Би ингээд хамгийн амирын заяа. Ингээд Улаанбархан тусаад 10 жилдээ тэр үчиг Улаанбархны яг сезон тэгээ би яг Улаанбархан тусчаад 7 или 14 оны гэртээ карантин хэлчихээд ирдэг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь нөгөөх нь надтай харьцаа болцсон заяа. Яа. Игсэн нөө. Энэ тинейжер үе. Тинейжер үе айгуусан. Тэгээд тэгсэн чинь энэ амар инээдтэй юмнаас харьцаасан. Тэгэнгүүтээ ингээд хоёр юм зам ярьж мэрээ. Тэгээд буцаа гайгүй жоохон хальт нийлж агаад. Тэгээд ингээд нөгөө охин ингээд над руу сунаад балаа өгч гэдэгсэн байхгүй. Тэгээд би ингээд сунаад балах гэсэн чинь ингээд хоёрын донд нэлээд зайгарсан байсан. Тэгсэн чинь намайг дахиад жоохон суналаа гэдэг тэгэхгүй.
Тэг би үгүй сунахаар цам зурагтчих гадаа. Окей. Бүр ингэ байдгаараа сундаг баа штэ. Тэгээ дахиад сунахаар миний ингэ хусаа гурагдах гэдэг байхгүй тийм дээр. Тэгээ би чи өөрөө сунал та гэдгсэн чинь. За. Тэгээ тэрнээс шаардсан бай гэдэг. Чи сонхгүй байх гişнээс тийм баг тийм. Эвэр гоостэй. Тий. Чи тэгээ одоо тэгтээ 10 жилийнхэнтэй холбоотой байдгүй. Одоо нэг найзтайгаа холбоотой байгаа. Тэг өөр байхгүй. Би ч гэсэн шин. Би яг ангийн дарахтай холбоотой. Тийм үү? Тийм. Тэгээд За. Манай ёо. Шарт. Манай яг би ангиасаа одоо яг ганц л эрэхтэй найзтай юм уу юу нэг гайгүй сайн. Тэр найзтайгаа ер нь амт татна. Холбоотой байдаг одоо хүртэл. Яг нөгөө нэг ирдэг. Энтэй ирдэг. За. Тий. Манай ангийн дарахгүй тэгээд ер нь бол эрэхтэй сайн найз гэж явдаг. Тий. Тийм байсан байх. Миний энэ удаа шүү. Наа чи баг гарлаа. Яах вэ? Тэгвэл заяа. 10 жилд ингээл чи найрамдал явдаг гэсэн үү? Хүш тавьжаагүй. 9 сард 9 дугаар ангитай нөгөө төсөл дээр л ингэж байсан. Өдрөөр. Эсвэл ангиараа зугаалган явдаг гэсэн үү? Үгүй төсөл дээр л явдаг. Чинчаа? Ахаа, ерөөсөө. Ангийн зугаалган явдаг гэсэн юм уу? Би ч өөрөө шилжчихтэй байсан юм чам. Нэг жил сураа шилжээл ингээ яваад гарсан. Би ангийнхаа зугаалган явах амар туртай гэсэн. Тэгээ би дандаа явдаг гэсэн заяа. Тэг ингээд явахгүй ингээд би нэг ганц мат үлдчихэр ингээд надад бүр амар муухай санагдав. Эсвэл тэг зүгээр л яг ангийнхнараа зүгээр л ярьж байгаа л явчихдаг гэсэн. Уул муулна гарах уу гэж байгаа. Тэг гарчдаг гэсэн. Манай багш амар хөвшин багш байсан заяа. Энэ амар миний ингээд амар юм харанхуу сэдв. За. Манай 10 жил нийгмийн багш байдаг гэсэн аахгүй юу? За. Тэгсэн чинь тэр үед ингээд 10 жилийн маань нийгмийн багш тэгээд жоохон чанга байсан заяа. Тэгтээ яг гайгүйсэн. Тэгэл би ингээл гайгүй асууж масагдал дүм ингээ гаргацдаг байсан байхгүй юу? Тэгээд тэгтээ ерөөсөө би 100 гарч байгаагүй заяа. Тэг ингээд ягаад ч юмных анги дээр нэг асуугдаж харагдаад өгөө нэг тиймэрхүү акт 100 маавал яваад идэг гэсэн байхгүй тэр үедээ. Тэгэл би ингээл багшаас ядаж намайг 100 гаргах чааж ганц удаа гэж гойж байгаа штэ. Тэгэл шалгалтай гайгүй ч мөхцөн байхад тэгэл дандаа л нэг өсрөөл 98 заяа. Дээтэл 98 гардаг гэсэн заяа. Тийм. Тэгээ би яг ч тийж байгаа ойлгоод байсан л та тэр үед бол. Тэгээд тэгсэн чинь нэг удаа ингээл шугам зургийнхаа багштай ингээл бид нэр октодоор юм сууж идэг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь манай багш ингээл багш ингээд амар сониом тэр багш гэж багшаа болж байгаа байхгүй юу. Ингээд хамаг юм хийгээд ингээд ах чи ерөөсөө 100 гаргадаг. Дандаа л 98 юм гаргадаг. Тэгээд ингээд нэг юм зумаа ингэдэггүй охтууд иймэрхүү хүүхдүүд ингээд 100 гарчдаг штэ гэл нэг тиймэрхүү юм змэрж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь багш аргагүй штэ. Тэд нар чинь багшийн хамаатан хүүхдүүд юм чинь гэж хэлжсэн заяа тэгэл. Ахаа. Тэгээ та нар угаасаа бодоод үзэлтэй. Адилхан багшийнхаа хүүхдийг муу гаргаж хүн чадахгүй штэ гэл. Тэгэхэд бүр надад амар муухай санагдчихсан. Тэгвэл тэгээ зүгээр адилхан 100 тавиад өчөлтөө. Тэгэл би тэр багш нараа амар муухай санагдчихсан. Ямар тэнэг. Тэгэл яг сөүл тэгэл гайгүй өнгөрсөн л төө. Гэтэ тэр үед болоод л амар муухай төгсөн. Бас 10 жил танаа ингээд ийм хүн байдаг гэсэн үү? Миний ер нь сурж байсан ангид болгонд нэг тийм хүн байдаг гэсэн. 98 гарчаараа уйлдаг. 100 гарна гэж уйлдаг. Манай ангид л байгаа. Миний шилжиж орсон анги болгонд байдаг заяа. Би зүгээр 68 авчаад баярлаад байгаа шүү дээ. За 59 фааг нөх юм гээд тэгвэл тэнцэгийн уйлал авчихна. Яава юу болов гэл тэнгүү заяа. 98 гаргацсан. Ямар эвэр. Тэр үгүй яачаад байгаа юм гингүү 100 гарах байсан. Тэгээд ямарсан би бүр тэр огт тэгэл өгдөг штэ. Яа яагаад гэдэг юм бэ? Угаасаа дүнд амар ач холбогдол үүд. Угаасаа нүг багасаа ахгүй л 100 аваад явцсан болохоор. Би багасаа 100 авч лээсэн штэ. Тэгэл дасчил байдаг 59 дөө. Тэгээ одоо тэгэж өгөх чатаа тэгэж гүгээдээсэн. Одоо тэгээд гоё яваад бүр эрдэмтэн шинжлэх ухаанч болсон юм хөргөхгүй. Мэнтэйгээ адилхан. Мэнтэйгээ адилхан ажиллал эндрэл ингийн. Явж л байгаа байхгүй юу? Яагаад гэдэгсэн. Тэгвэл тэр үед дүн амар чухал гэж боддог гэсэн баг. Маалуутай өгсөн. Бас. Нэг чухал санагддаг шээ. Би ингээд нийгмийн шалгалт өгөөл. Тэр чинь төслийн шалгалт гэдэг шүү дээ.
Тэгээд төгсөлтийн шалгалт өгөөл би ингээд яг миний яг яэш өгөх мэрэгжил юу гэдүүлээ Нэг юм. миш яэш өгөх хичээлүүд За. байдаг штэ. Тэгээд би яг 3 хичээлээр өгөх хэрэгтэйс байхгүй юу. Тэгээд нэг улсын шалгалтаас монгол хэл мат нэгийг сонгож өгдөг ч үлээ нэг тиймэрхүү байдаг штэ. Тэгээд манай ангийнхаа ангаараа нийгмийн хичээл өгчээс байхгүй юу. За. Тэгээд би ингээд нийгмийн шалгалтын дээр ч би ингээд бүтэн жил юу цооцсон заяа. Тийм бэлдэж мэлтцээ. Өө би бараг стаална. Тэгээд харж байгаа штэ. Тэгэл би амар өөртөө итгэлтэй заяа. Би ингээд бүх ингээд юма балмалаар хийгээл заяа. За. Оо бүр амар би хизээ шалгалтанд тэгэж итгэлтэй орж үзэж байгаагүй заяа. Тэгэл би бүр угаасаа мэдхий юм чинь гэж орсон заяа тийшээ. Тэгэл ороод ингээд надад амар гайгүй амархан байсан заяа. Тэгэл би бүгд ингээд хийгээл ингээд аргашаага салааныхандаа хуулуулж улсын шалгалтныг тийм л юм болдсон шүү дээ яг үүндээ. Тэгэл аргашаага хуулуулж муулуулаад тэгэл хажууд талаа манай краш миний ажиж байгаа тэр үе заяа. Тэгэл хамт тэр бэрийн наа чин тэр юм бэр тэгэж өгсөн заяа. Тэгээ байжсэн чинь манай Яшин тэр нэг одоо тэрийг хянжаага багш гэдэг лөө. Хяндаг. Тийм. Ирснээ чи яага балаар хийцэн гэдэхгүй юу. Тэгээ би ингээ гайхаад гисэн чинь би танай ангийнханд хэлээ үсттэй. Харандаагаар хий. Тэгээд бүр унах гээд байгаа хүүхэд ах юм бол би ганц хоёрын балруулдаад явах уу харандаагаар засчиж болно гэж хэлсэн гэж заяа. За. Яг хэлсэн л дээ. Гэтэ ягаад чи би угаасаа өөрөө хийж хэмчих гэсэн бодлоор балаар хийсэн заяа. Тэгээд тэгсэн чинь наатах ишрэх гэд. Дахиад уу. Тэгээд бүгднгийн ишрэхтэд харандаагаар битсэн заяа. Тэгээд би ингээд аргашаага ингээд ангийнхаа хүүхд мөхтэй зааж мааж өгч мөгөл бүр амар завтаа суугаадсан би заяа. Тэгээд ингээд би бол хувьдаа за би ямар ч байсан 80-аас доош болохгүй гэсэн өөртөө бодолтойсэн байхгүй юу. Тэгсэн чинь маргааш л нөгөөдөр манай ангийн багш орж ирсэн ээ. Яана сэргэлэн баг нийгэмдэр унцсан юм шүү гэлээ гэж авдیں۔ Ганцаарх нь юу? Тэг бүр ингээд надад тэр бүр амар шокт байсан. Тэг бүр ингээд аим багшаа би юу гэдгсэн чинь харин тийм ээ тэгээд юу яагаад унжаага хүүхдүүдийг жараар тэнцүүлж байгаа гэж заяа. Тэг би ингээд тэр үедээ бүр ингээд чамаас хуулс өгдөг юм. Чамаас хуулс өгдөг яа. Харин тийм миний бодлоор хуулсан хүмүүс тэр жигтэл жараа шүү дээ. Салаагаар хуулж байгаа шүү дээ. Яг надаас хуулсан ч гээгүй л те. Гэтэ ер нь би ингээд зарим юм хэлж өгж байгаа шүү дээ. Хэлж өгсөн байхгүй юу? Ганцхан шалгалсан дээр би яг өөрөө хуулдаг юмнээс хуулдаг нахаагүй л те. Гэтэ тэр дээр бол яа харахгүй ингээд хэлж өгч мөксөн зэ. Тэгээ тэгсэн чинь би ингээд яг дүн гарч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би ангиас ганцаархнаа нийгэм дээрээ шаравцсан. Наа чи дөр цэвэр багшин л яа. Тэг би уйлаад би анхудаа тэгж жаравчаад үйлж үтсэн заяа. Би бүр уйлаад тэг багш дээр ороод тэр бол үнээр гомдолтой байна. Тийм. Тэг чинь нэг хувирэг дээр бичдэг дүн штэ. Тэг би бүр уйлаад багш дээр ороод багшаа би ингээд бүхэл бүтэн жил бэлцээ. Тэгэд ингээд бэлдэж ороо намайг ингэсэн чи ингэсэн мэнгэсэн. Гээ би бүгдийг хэлж байгаа байхгүй юу. Тэг тэгсэн чи манай багш одоо ингээд засах хараг байхгүй. Ямар муухай гээ заяа. Яаш чиний тэр харандаар бицэмж арилгаад буруу олгожаар авах болж байгаа юм уу яа? Мэдгүй би буруу битсэн юм уу? Яасан мэдгүй штэ. Тэг тэгсэн чин дараа нь ингээд захирал багш ингээд орж ирээ хурал хийж байгаа байхгүй юу. Тэг тэгснээ за энэ надаа ярьж зүгээр л хальта. Тэгсэн чин улсын шалгалтын дээр унсан хүмүүсийг бүгднийг жараар тэнцүүлсэн. Ер нь л 60 авсан бол чи унсан шүү гэж хэлж байгаатай ялгаагүй штэ энэ чинь. Тэгсэн чин яагаад гэдэг чинь гэсэн чин та нар угаасаа сургуулаа төгсөх ёстой. Тэгээд унвал дахиад шалгалт өгнө. Тэгээд айл айландаа тэр чинь амар асуудалтай. Тийм болохоор унж байгаа бүх хүмүүсийг жараар тэнцүүлж байгаа гэсэн заяа. Тэгээ би бүр ингээ шок заяа. Тэг миний орох гээд байгаа мэрэгжилд хамгийн чухал нь нийгмийн ухаан байгаад идэг. Тэгсэн чинь би нийгэм дээр жараа авсан заяа бүр ёо. Би нэ зүгээр л харандаар хийчдэг гэж наа. Тэр бүр надад амар муухайсан. Тэр угаасаа муухай. Яагаад бол Яшин тэр аттестатн дээр бичигдэх түн чинь бүх юм төлөөлнө штэ. Одоо гадаад тэг би ингээ дахиад үгүй гэдгсэн чинь одоо ингэж авахгүй гэсэн заяа. Гэж араар тэнцсэн болохоор чиний хотоо жараар үү. Тэг одоо миний нийгмийн ухаан жар. Яа тэр ямар бозрын багш угаас ямаа хүртэн. Тэгээд байжсэн чинь би ингээд муухай юм хүүхдийг нэг эцэг ихэрч гар ус зурдаг байхгүй юу? Тэг би чинь жар гэдэг дүнгээс айштай угаас яаж шудлахгүй яасан ээж мэж тий. Тэгсэн чинь ингээд манай багш
би багчилж байхгүй юу. Аа. Ингээд би энийг бичүүлмээргүй аншил бөө юм болсон заа би бүр Аа. ёо тэгээд гисэн чи манай эмээ ирж байгаа байхгүй юу. Аа. Тэгээ эмээ орж ирэл гарын үсээ зургах чихтаа ингээл 60 мар гэл тэгсэн би тэгээд эмээд үлж байгаа байхгүй юу. Би өстө жил бүтэн бэлтчих яах чи миний дүн ийм гарсан марсан гэл. Бөө би бүр ингээд сургуулаар ингээл манай 3 давхар тэгсэн байхгүй юу. Тэр 3 давхар кино заа. Уйлаа. Нэлээс үлдээс гойцсон заа төгсөөсөө цогт. Тэгэл 3 давхрын шатнаас ингээл нэг давхар руу буугаалцсан. Коридороор гүйж гадаа гараалцсан. Яа. Тэгсэн чи амар бас айгу романтик заяа. За. Манай нөгөө нэг эсмэ ингэ нэг бэндэд гэсэн байхгүй. Тэр үедээс ингэж харцдаг гэсэн чи намайг амар ингэж татаж авснаа. Үу яага хуйлцээ. Аа би чи бүр ингэж Нэг бити хуйл. ёо. Би Эврикс нэ. Яага. Яа татлаа. Хажууднаас романтиклахтайгаа байна ёо. Тэгээд Тэгтээ ямар тэний. тэгээд байжсэн чи багш гэсэн чинь за угаасаа ингэж сургуульд ороход 10 жилийн дөө хамаагүй дээ штэ Ёо. гэж хэлсэн заяа манай бүр анги даасан багш маа надаа. Ямар 10 жилийн муухай дөө юм бэ? миний хүний хамаагүй чи яаштай л сайн өдөр бүр адаа гэсэн. Чи тэгээ үнэхээр чи өөрөө хийгээд унцсан бол чи яаштай л одоо 800 ав. Ямар муухай. Тэр чинь л одоо бараг чамайг батал нуханы юмэрсэн заяа. Чи одоо 10 жилийн дараа 10 жилийн ангийн уулс толж багштай шууд хэл. Багшаа тэр үед заяа та бол өстө навш юм. Та дийж болохгүй миний амьдралыг сүрүүлсэн. Тэгээд би тэг нүг тэгээ хэлчих чи би арай тавьширч байгаа шүү дээ. За яаш энэ дүн гэд. Тэг би яаш дээр гайгүй навсан мэт юм. Тэгэл наашаа ирэхэд чи амар. Тэгээд яг тийм шүү дээ. нөө идэл айн дээр очиод дүнгийн голчор тэтгэлэг гэлээд байхгүй юу. Тэгсэн Чи нөгөө 60 гараад ирсэн заяа. Тэгэл тэр ихч бүр яана энэ 60 гэл. Тэгэл би харин тийм ээ. Нач тийм болцсон юм аа гээл. Тэр надад хамгийн муухай нэсэн. Тийм тэр чинь бүр амар хэрэгтэй. Эцтийн дүн амар хэрэгтэй. Наша гадаад юу н гарахад эцтийн дүн яэш миш оноо юу юм бэ? Хичээлээ сайн хэрэгтэй шүү. Та нар 10 жилийн хүүхдүүд үзчихвэл тэгвэл ахaltaа гэхдээ зүр үзүүл хичээлээ сайн хийж дүнгээ сайн таарч битэрийн нэг юмыг ухчаад орж үзэх юм бол за тэр яхад хүмүүс өөрсдөө амьдралыг өөрсдөө харин тийм. Тэгээд заагаад ташаа. өөрч надаа хүй Одоо юугаа яриа? Яаж нөгөө нэг дээрлэхэлтэнд орж исэн. дээр мэдрэмж авч ирсэн. За гол нь тэрийг яриа. За тэгээ заяа. За чинийхээ эхлээд ярих уу? За тэгээ. Чи эхлэе. За би заяа. 9 дугаар ингэж байсан юм уу та? Аха. Тэр анхны хайрт үргэлжлэх байхад анхны хайрын найз нь гээд нэг залуу байдгаас ахгүй юу? Тэгээд бүр эрэхтэй үү юм? Эрэхтэй. Тэгээд биш намайг дээрлэхсэн биш л те. Тэгээд тэр ингээд өөр битэрийг мэддэг. Тэр манай тэр анхны хайрын найз нь ахгүй юу? Тэгсэн чинь над руу зүгээр чатчихэд ингээд зүгээр ингээд найзын өөр ингээд чатчихэд тэгээд зүгээр хальт ингээд юу байна өө тийм үү найз юм гэдэг ингээд тэгээд болчихсон ахгүй юу? Тэгсэн чинь тэр залуутай өрхтөг охин нь жоохон юм сургуулийн нэг жоохон зодтолтой байр охтод байдаг шүү дээ. Төсөөлөгдөж байна. Ингэж нүд хамаа баг ингээд будаж муудсан заяа бүр нүд нь хаанаа ингэж тийм охин ингээд найзуудтайгаа заяа ирж байгаа байхгүй юу? Би ингээд манайх ингээд яг ингээд анги сольж явдаг байсан баггүй тэр тэгээд би ингээд ангиас солио явчихсан чинь намайг явуулангаа гэлтэхгүй юу? Тэр нэрийг харсан чинь найшир гэлтэж чинь тэгснэ ингээд бууланд ингээд авчихгүй тийм бууланд аваачсан ингээд зогсоосноо гурлаа надаас намхан шүү дээ чи яах гэж үгээсэ би бүр доош яасан бэ гэдгсэн чинь чи найз залуу яасан гэж гэж үгээсэ би бүр гайхаад хин гэд тэр охин өртөнд би мэддгүйсэн юу хин гэсэн чи төгөлдөртэй битсэн байна өчигдөр гэж үгээсэ амар юм бэ тэр мөр гайхаад тэгсэн чинь нэг юм амар тарган нэг охин мэдхгүй за амар юмсэн юм за sorry Тэгээд нэг тарган найз орж ирснээс чи өстө нэрэ баг тий манай найзын найз залуу булаалаа гэж үгүй амар буланд ингэж мэгэж ингэж мөр зүрлөө ингэж мингээд тэгээд ингээ хонх дуурсан хинч байхгүй зүгээр. Тэгээд би бүр ингээ амар надад амар эвгүй мэдрэмж төрөөд би бүр анх удаа тийм юм аваад гээд бүр шоконд ороод ингээ чивчмэг болоод тэгснэ амар чи хөө ойлгож нү чи заа юм аа гэж мүү зэ. Тэгээд би за гэж тэгсэн чи ингээ яваад гисэн зэ. Тэгээд би ангируугаараа бүр ингээ амар сонирн болгоод ингээд тэгээд
Тэгтээ тэр бид нар анхны үргэлжсэн бандтай хэлээг байхгүй юу? Би юу ч хэлээгүй. Тэгээд тэр тухайн үед энэ охтууд ер нь жоохон орлоод юм байна. Энэ жоохон яаж ч магадгүй охтууд юм байна да гэж би бодоод тэгээд өнгөрцөн. Тэр надад хамгийн анх амар юу гэж төрчихсөн. Яг дээрлэхүүлж байгаа юм шиг. Яг л дээрлэхүүлэхээр яг ийм болчтой багтаг. Би уг нь тэр дундаас хамгийн өндөрний хаад би амар жижигхэн болсон шиг надад амар санагдчихсан. Тэр бол амар муухайсан. Тэгээ одоо тэр охтууд ээж мэж аавал болцсон л агаал ахлаа. Одоо хааны тийм. Тэр бол муухайсан. Минийх Монгийн дахад. За хувийн сургууль. Тийм. Хувийн сургууль шүү. Би жоохон бүр боб бүрсэн заяа. За. Тэгээд ингээд бүр мэлэн бүрсэн заяа би бүр. Тэгээд нэг 100 ингээд юу ячдаг. Нэг хөдөө явж ирж байгаа сургуульд ордсон шүү дээ. Яах гээд байгаа юм бэ? Яасан юм бэ? Машны хуваагаад болиулж за. Харахгүй юм чинь. Хат яг. Хүн яг хөшөг нээж байгаа шиг нэгэд байдаг. За. Юу ярьчлаа? Монгийн дахад. Монгийн дахад шүү дээ тий. Хэд чи хэдвэр ингэсэн 7 мол тор ингэсэн юм уу? Тэгээд би ингээ боб борцсон. Тэгээд намайг амар ингээд. Би ер нь багасаа л боророо амар хилүүлж явсаар л ирсэн зөө. Тий хүй бороо гэсэн. Тэр ихтэй тийм ингээд яг ингээд жоохон хөвгтэй сэтгэл зүгээр тэр амар хэцүү заяа. Ингээд хүй бороо юу гэдэг лээ? Шоколадан бороо. Өөрөө юу гэдэг лээ? Борхуух гэх тавшгүй. Нэрсэн тэр бороор нь ингээд амар дууддаг байсан заяа. Тэг би ингээд тэрнээ уус амар дург байгаа шүү дээ. Тэгэл тэрийг амар тэгдэг заяа. Тэгэл тэгээд ягаад юм бэ? Ангаас яг бор хөлтөд байсан л та. Гэтэл тийм ердөө бордоор дгээс байхгүй. Тэгээд тэр үе чинь жоохон намхан байсан заяа би. Хамтараас нэг 2 мөр зогсдог байсан заяа. Бүр амар жижигхэн байсан. Тэгээд ингээд бороор амар шоглолдог байсан заяа. Тэгээд ингээд нэг өдөр энэ бүр амар сандаг заяа. Тэгээд инээс болоод тэр юм уу нэг сургууль руугаас явах дург болсон. Тэгээ ер нь жоохон ийм дутгшаа болсон. Тийм үгүй тэр нь ингэсэн юм. Манайх ингээд нэг яг А Б С билүү нэг тийм 3 мөртэй дүүсэхгүй юм ингэж одоо яасан мэдэхгүй л тэр үе тийм байсан. Тэгээд бид нэр анги маань ингээд хуваагдаад С байр нь бас яг ийм нэг группээр ордог тийм ширээн дээр судаг болдог байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэр ширээн дээр ингээл нэг охид хүүгүүдэрээ хуваагдаад сууж байгаа шүү дээ. Тэр чинь холилдоо сууж байгаа. Тэгээд нэг суусан чинь намаа ингээд чи жоохон цаашаа суул та гэж мэгэл заяа. Тэгээ ингээ ширээгээ татсан чинь миний ингээ гоё мөйцгөө хөхөрчдөг хгүй тэр үедээ. Тэгээ нэг анхандаа л нэг юм боддгоо байсан тэр үедээ. Тэгэл адилхан хэрэлдэл хоц моц чи юу юм уу ингээ тиймэрхүү хөхөрчдөг юм уу? Эрэхтэй. За. Тэгэл чи юу юм хоц гэлээ тиймэрхүү юм болдог байсан шүү дээ. Ер нь тийм байсан заяа. Тэгээ миний ингээ хэлж чадах ганц л хараад хуц лээсэн заяа. Ерөөсөө би өөр ямар ч хараад хэлдэг заяа. Тэгэл юм ярингуут нь тэгэл хоц гэж ерөөс ганц миний авнаас гарч чадах л өгдөг заяа. Тийм. Дугай солиор хэлдэг тиймэрхүү л байдаг заяа. Тэгэл амир ингээл чи цаашаа суу гэж мэгэл жоохон тиймэрхүү амир байдаг гэсэхгүй юу. Тэгээд ингээд октодтойгоо зүгээр болохоор нэг тэрийг нэг амир тоодгүй. Тэгээд байж байгаад нэг өдөр ингээл хичээлдээ ирсэн чинь намайг анги руу оруулахгүй. Хаалга цочлсон заяа. Ангиараа юу? Анги дотор нэлээд хэд хүүхэд байсан заяа. Тэг яг нэг хідэн банд лээсэн л да. Би тэр бандыг бүр амир үзээ яддаг заяа. Бүр ээж нэ штэ. Тэр бэнд ээж нь амар хөөрх ихчээдэг заяа. Тэгээд телевиз хөтлөгч хийдэг байхгүй юу? UBS. Тэгээд би яаж тэр хүний хүүхэд тийм байна гэж боддог гэсэн ш. Тийм. Цуснд байгаа байна л. Гişнэс. Тэг ингээд хаалгаас ингээд яг өглөө эрт ордог байсан байхгүй юу? Тэгээд би нэг бас жоохон эрт хичээл дээр ирдэг. Холоос ирдэг байсан болохоор тэгээд тэнгууд чи эвлээ чи баг яах гэж ирсэн? Яв гэж намайг. Тэгээд тэр би бүр ингээд анх удаага бүр ингээд амар сонир мэдрэмж авч ирсэн заяа бүр ингээд. Тэгээ би уйлаад имээрээ гоороод. Би намайг оруулахгүй гэдэг. Тэгээ заяа. За. Тэгээ ажил яг тэр үед нөө миний ингээд гой бүр яг хөхөрсөн байж таарад. Тэгээд ингээд гой муу ингэсэн ингээд яг тэр үед нөө нэг ингээд эмоцороо бүх юм амьд ярьчихж байгаа байхгүй юу? Тийм тэр намайг ингэдэг гэд хамаг юм ярьчихж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь манай эмээ сургууль дээр ирээд. Тийштэй бөө юм. Бөө юм болоод. Тэгээд арай гайг болцсон байсан. Яг тэр асуудал нь гайг болцсон байхгүй юу? Тэгэл ер нь тэр ангита нэг дуртай байхаа болол ер нь жоохон хурдан шилж. Тийм хурдан шилжмээр санагдаад. Шилжмээр гэж хэлсэн юм уу? Тэгээд шинэ ангид ороод ирсэн чинь ингээд ягаад ч юм шилжмээр санагдал.
Тэгээд тэндээс шилжиж байсан. Тэгээд наашаа ирээд бол нэг амар улсын сургууль руу шилжээд бол нэг тийм байгаагүй заяа. Гэтэ яг хоо ингэ нэг жоохон юм тэр одоо дээрлэхэлт гэх юм чааш юм. Энэ нас 10 жил болж исэн байхгүй юу? Тэг ингэ би төрсөн өдрөөр ингээл уялтаа. Тэр үе чинь дөнгөжл нөгөө хүргэлтийн юм зам эхэлдэг байсан баха. Тэр нэг би гэртээ амар их төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан. Тэгэл ээж нэг дандаа ширээц тэмдэглэдэг гэсэхгүй мен төрсөн өдрийг баг худалч нь 12 дугаарыг төгсөлтийг тэмдэглэсэн заяа. Тэгээд гэр мөртөө ширээ засаал. Тэр чинь пицца мэт амар их цахиалдаг нэг тийм үеэсэн шүү дээ. Тэгэл нэг мистер пицца тийм яг тэрээс ахгүй. Тэгээд манайч тэр үе гэр оролт идэгсэн. Одоо ч гэсэн байгаа л та. Тэгээд яг нэг ийм уялтаага би хоёлаа доош хоёлаа зам дээр гараад авчих гэл заа. Тэгтээ гигэм мэгтэй яг дөнгөж хичээл таардаг үе ш таарад. Тэгээд доошо буугаад нэг хоёр гарт амар олуулаа манайх амар олуулаа амьдэрдэг гэсэн дээр ийч чинь. Тэгэл хоёр гартаа ингээл юм зам барьсны шалгачдаг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь манай Исмэн тэр үед Исмэгээ мэдгүй би нэг монгийн цурдаг байхгүй юу. Тэгээд ингээд явж исэн чинь нэг хитэ охтууд хүүгүүд ингээл бөөнөр явж исэн заяа. Тэгээд тэгснэ бид хоёр ингээл хажуугаар юм яриад явж байгаа байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь бид хоёр ардаас амар дуудгаа. Хөөе гээл зөө. Тэр бид хоёр юу болоо юу ч ингэ бид хоёрыг гэсэн бодол тэнд төрөхгүй байгаа шүү дээ. Яа таньдаггүй хүмүүс юм чинь таньдаггүй хүмүүс. Тэгэл яасан юм бол таа гээл. Тэгээд тэгсэн чинь бид хоёр дээр ингэ гүцэд ирж байгаа байхгүй юу? Тэгээд ингэ бид хоёр хоёр гартаа юм бэрсэн зөө. Тэгээд ингэ хойлоо хоёр гар нь ямарч хөдлөх боломжгүй зөө. Юма хаяад хөдлөхгүй л ямарч хөдлөх боломжгүй. Тэгээд ингэ байжсэн чинь намайг амар алгацдیں۔ Эрэхтэй өгдөө юм. Үгүй охин. Тас гэж үзсэн би бүр ингэ амьдралдаа хаа таалгадуулж үзсэн юу юм бэ? Ахаа. Йоо ямар тэнийг. За. Тэгээд ингэ тэгээд хоёр ядаж хуцаа хэлсэн юм мэдэнэ. Би бүр ингэ надад хэлэхгүй болтгоо заяа. Тийш тий бүр би бодоо ихтэй яг үндэ тийм юу хийсэж би санахгүй заяа. Тэр би алгадуулсан санаж манай үеэлэг би яаснасаа санахгүй заяа. Тэгээд бид хоёр ер нь тийм ямар нэг хэрүүл мөрүүл болсон заяа. Тийм. Тэгээд гэрлөөгөө ороод тэгээ имэд хэлдэг байхгүй юу? Ингэсэн гэдгсэн чинь. Сайн ингэжсэн чинь. Танихгүй юм таалцчлаа. Тэгсэн чинь манай имээ гараад ямар юмнууд ээ ингэ заяа. Тэгээд тэгсэн чинь нэг охтууд хүүхдүүд бүгдээрээ алга болсон заяа. Тэгсэн чинь хөөрхийн нэг банд нь үлдээд. Тэгээ имээ. Яаж яах вэ? Тийм тэр хоёр охин олж ирээ заяа. Манай имээ ч бүр амар байсан юм аа. Хэвээ яхаараа та зүгээр байгаа хөхт ингэдэг юм штэ ингээд хэцүү ихтэй ч болцсон гэдэг. Йоо амар бүр тэгдэгс. Ямар тэгээд тэр хоёр нэг олоогүй. Тэгэл тэр энэ манай Исмэ ангийн хүүхдүүд дэш тарсан тэр үед. Ихч болов юу байла баг яаж цууж байлээ тиймэрхүү. Тэгээд дараа нь арам жаасан. Үгүй тэгэл тэр үедээ тэгж жоохон ярьж байгаа л тэгэл дууссан шүү. Би тэр их амар санд юм. Мэдрэл юм уу? Би анхудаа л хүн даалгадуулж үзсэн л бүр oh my god гэд. Тэд намайг 10 жил жоохон ингээд энэ жоох их зантай охин гэж ирдэг гэсэн намайг. Яг нэг чиний харц чинь жоохон ингээд болохоор тэдэм болоо. Мэдхгүй би болно тэгэл зүгээр мөрөөрөл шүү. Харин тэгээд тэр чинь яг нэг ингээ муу хараад ингээд хараамт хүн мэдэх гэдэг шиг. Йоо мачаа яж л хараамт байдаг гэж ёо. Тэгээд тэгсэн чинь ингээ нэг өдөр урлаг заална ингээл 12-ийнх нарч үлээ бөөнөрөө ингээ нэг суугаал хурал нэг захирал махирал орж ирж юм ярьдэн штэ. Тэгэл сууж исэн чинь манай нэг ард нэг хоёр хитэн охтод юм яриадсахгүй юу гэдэгснэ. Нөгөө тэдийн нөгөө нэг хинчээ амар нөгөө уялтайгаа нэлээ. Тэгэл амар манай уялтайны сургууль явдагсахгүй. Тэгэл хамаг яриад аваа штэ. Ахаа. Амар их зантай ингээл дээгүүр хараа сургуулаар явж идэг гэл. Яг үндэ хөрхийн амтан зүгээр л хоёр ингээл явж байгаа. Ингээ явж байгаа л юм. Ахаа. Йоо амар их тэгж ярьдаг гэсэн. Тэгэл тэр үедээ тэгэл бид нэг хэрүүл мөрүүл хийдгүү тэгэл тэгээ явж идэг гэсэн. Тэгэл тэгж явж байгаа л нэг 10 би амар чимээгүй тэгэл явж байгаа 10 дугаар ангиас хойш жоохон арай жоохон нээлттэй болж гисэн. Тэрнээс шил тэгэл байгаа байхгүй мэддэггүй тэгэл явж идэг. Надад бас би сая зүгээр ингээд гинт алгадаас гэсэн чинь нэг сандарчлаа. Гэхдээ тэр жоохон нэг бэлгийн хүчирхийлэл тал руу гэх юм уу? Намайг оролдож моролдоогүй. Зүгээр би бүр тиймэрхүү амар харж ирсэн. Чи бас харж ирсэн юм магадгүй заяа. Ингээд явж янгууд ямар эргэтэй үнтэй юугаа гаргацсан. Явж идэх ч юм уу те. Дууддаг ч юм уу те. Тим юмд би амар хүртдэг гэсэн. Ингээд би ингээд тэр үед чи 6 дугаар 7 дугаар анги байсан штэ баг амар жоохон. Тэгэд явж исэн чи би дүүтэйгээ явж байгаа байхгүй. Манай дүү жоохон. Ингээд
нэг дүр ингэж байлуу та дөнгөж. Тэгээ явжсэн чинь цэцэрлэгийн ард нэг яах суудсан заяа. Явган суудсан. юм би заа. Тэгсэн нөгөө юу харагдсан. Бүр нөгөөт хэргүүлээд наашаар ахаа гэж. Oh my god. Тэгээ би бүр ингээ хараад ингээ анх удаа тийм харж байгаа хгүй. Тэгээ харангуудаа ямар муухай амиг ойрлон гүйтэн заяа. Шаа нүгээ тавуулаад. Тэгээ дараа нас ингээд шар цувтай хүмүүс амирх гарч ирдэг гэсэн шүү. Ямар сони ингээ би ерөөс тааралдаж байгаа. Манай сургуулийн яг би ч тэр үед айгу томсон. 10 дугаар ангилсан аахгүй. Тэгсэн чинь яг ингээд нэг юу шар барьдаг гэсэн юм аа. Манай сургуулийн хажууд. Тэгээ тэрний урдуур яваад ингээд автосны боолордог. Тэгээ ингээд алах хавцсан чинь нэг харсан шууд ингээд. Тэгээ тэр хөгшин болно. Ингээд миний таарсан хүмүүс бүгдээ хөгшин. Тэр ингээд шууд талтайгаа ингээд авах бол баг 70 малтай. Oh my god. Тэгээ бүр тэгээ амар бид бүр дандаа тийж таардаг зөө. Амар. Тэгээ бүр артаас гүйж мүгээ зөө. Би ингээд манай сургууль ингээд ер нь амар юм харахгүй. Байдаг ингээд годамжаар явдаг. Тэгээ ингээд явжсэн чинь хөөй гэл нэг артаас ойрлоо юу. Гэл ирэх харсан чинь нэг хүн бүр надад айгүйгээ бүр гайхаа тэгээ ойртод ирэхээр ингээд харж байгаа хгүй. Тэгсэн бүр ингээд шавшаалтаа. Юм амжуулсан. Тэгэл би зүгээр хайрлаа гүгээрсэн. Тэгээд таврагчлаараа бурхан минь юу вэ гэзээ. Яа богч өдрөө гэж барах. Тэгэл гүгээ шууд хажуудлын нөгөө нэг сургууль хэрэгсэн дэлгүүр мэлгүүр болсон. Тимхүү явдад амар болж исэн за. Тэгсэн чинь одоо яг нэг тимхүү байхгүй л байгаа юм шиг л л дээ. Сошиал руу гайхаа. Тийм бах. Сошиал руу. Лайв маяг нөө чат матер яваад болох. Тэгээс чатраа амар шигдсэн. Би нэрээ нэг юм санацаа. За юу юм бэ? Би эсгээр ингэж асахгүй юу? Эсгээр ингэж айгүй их юм болж sorry. Яхаарахгүй нөө нэг шилжилтийн үеэс байгаа ингээд дундаас ахлах шилжиж байгаа тийм. Тэг байжсэн чинь би ингээд дүүтэйгээ кино үзээд байжсэн чинь яг нөгөө нэг хосын санд гэж юм байдаг гэсэн хоёулаа суудаг. Хосын сандлаа. Хосын сандал тэгээ хоёулаа суугаад ингээд жоохон хаалтаад байдаг гэсэн. Тэгсэн чинь манай дэвтэр яг тийм сандал хоёулаа суугаад тэгээ кино үзчихсэн. Яг хажуу талын сандалн дээр нэг хоёр миний үеийн хоёр банд суудсан кино үзчихсэн. Тэгээд би ингээ харцад нэг тоохгүй тэгээд лүүтэйгээ кино үзэл гэсэн чинь ингээл цаадлын залуу ингээл надад ингээл амар хараалаад захгүй. Тэгээд би нэг үлбэ юмчтэй юу хараад байгаа нэг зүйл заяа. Тэгээ ингэж харж байгаа. Тэгээд би яацсан гараад яг кино дуусаад гэсэн чинь намайг ингээ хүлээдсэн байхгүй. Тэгснэ дугаараа хүч гэдэг би дугаараа өгөх байхгүй юу. Тэгсэн чинь маргааш нь сургууль ирсэн чинь тэр манай дээдлийн ангийн нэг залуу байсан мэлээ зэ. Сургууль дээр би таарад. Тэгээл амар сонирн болоод тэгээд нэг юм надад тийм таалагтахар царайтай биш заяа. Нэг тийм сонин царайтай. Тэгээ би юусэн ингэхгүй байсан чинь миний дугаарыг олоо заяа. Бүхэл бүтэн 9-өөс 12 төгсөх хүртэл над руу залт би чиний дугаараа солиогүй залгаа заяа. Тэгээ залхаараа яадаг гэсэн гэж зүгээр л нөгөө эвгүй тийм юу аваа гаргадаг. Ямар амир юм бэ? Тэгээ би байна уу гэлдэг штэ. Тэгвэл мартас тийм аваа гаргадаг. Тэгээ бүр гайхаад эхлээд таслаад. Тэгээ сүүл рүүгээ би агаад илж байгаа заяа. Тэгээ манай агаа ярьж байгаа ингээд байна уу гэд эрэгтэй аангууд сонсч ирсэн аа дуурайд байна. Тэг яа тэр үед блок гэж боддог. Мэдгүй тэр үед мэдгүйсээс мэлгүй. Тэгээ манай ах ингээд уурлаа чи хүүхд рүү бити яагаад ямар балиар зааваас чам цагдаа гэлэн мэл ингээд буу юм болоод тэгээд яасан чи 7 нэг залхаа үзье. Тэгээ байж та 7 нэг залхаа үзье дахиад залхаа эхэлж байгаа байхгүй. Тэгээд өөрөөр дугаараа хамгийн амар өөрөөр дугаараас ангууд би нөгөө мэдхгүй аваад хийм болоо л аваад байна уу гэл тэнгүү дугаараа. Тэгээд сүүл рүү тэр бүр амар надад ингээд драматтай танихгүй дугаар залхаад би жоохон айдаг болсон. Тэгээд сүүл рүү ээж ирээлээ. Тэгээд тийм нэмэр байгаагүй. Уус царайгаа гаргахгүй байгаа болохоор тийм тодгүй юм. Тэгээ хамгийн гол нь би тэр залуу гэдгийг мэддэг. Тэр ингээд харахалгандаа нэг гэсэн харцаар хараад намайг бүр ингээд идэг амар эвгүй. Тий. Тэгээд бүр ингээд яв. Тэгээ би солонгос ирээл надад амар байсан ингээд залахгүй заяа. Тэс ингээд яг ингээд 10-11 дээр ингээд арай цөөн болсон заяа. Сардаа нэг тиймэртэй мартах хэрэгтэй. Мартагнаж эхэлсэн. Тэгсээс 7 хоног заал амар хэцүү. Тэр надад бүр амарсан. Тэгээд тэр залуу мэдгүй хаа нэвч амар сэжиг юм байгаас тээ. Тэр бүр амар тиймэрхүү юмнууд амар их байсан баха. Тэр бол амар муухай байсан. Тиймэрхүү юмнаас болж хүмүүс амар драматдаг ах гэж би амар боддог. Драма. Энд чи баг драма болчихлоо. За драма угаасаа 10 жил тиймэрхүү юм. Одоо ч гэсэн амар их байгаа. Тэр үед яг уу миний бодлоор зүгээр ингээд Facebook, Instagram энэ амар юм юу бишээсэн штэ. Энийг их байгаагүй.
нэг юм одоогийн шиг Ашиглаж хэрэглээтэй биш тий. байсан шүү дээ. Дээрээс нь бид нар ч нэг амар ашиглаж чаддаг байсан шүү дээ. Тийм болохоор тэр үеийн юм тэрүүхэн тэндээ тэгээ дуусчдаг байсан заяа. Тий. Ингээд ямар нэгэн юм Хөтлөг боллоо юм гэхэд да. нэг тэгээ зураг мөр яваад ч юм уу эсвэл ингээд хоорондоо Facebook, Instagram-аар хэрэлдэг ч юм уу нэг тийм байхгүй. Тэгээ зүгээр ингээд ангийн юм анги дотроо ч юм уу эсвэл ингээд найз нөхөд хоорондоо хэрэлдэвэл тэр хүн тэндээ хэрэлдээ дуусчдаг байсан. Аха. Тэгээ одоо болохоор ингээд Тэгэл яа. энэ нүүр тулж хэрэлдэж ингэн гэхээсээ илүү ингээл Нээ цаана. тийм утасны цаанаа. Тэгээ ингээд би зөв хоёр дүү мөгө хараад ангууд ингээд Facebook амар их ашигладаг болцсон байлээ. Одоо энэ 10 жилийнхэн чинь. Гэтэ Instagram ашиглах. Гүү жоох хүүхдүүд чинь их Instagram ашигладаг юм шүү. Хэмээн сайн мэдгүй л юм л та. Гэтэ ингээд зөв энэ жоохон хүүхдүүдийн Instagram, Facebook story ч юм уу тиймэрхүү юм гэдэг ингээд хоорондоо амар хараал хүмүүр хэрэлдэж мэрэлцдэг. Тэгэл нэг амар хэрэлдэг. Одоо бүр амар санагцсан гэдэг. Тэр одоо нэг комментэн доор ингээл янз бүр хэлцүүлж байгаа. Тэр бол бүгд жоох хөөхтэй. Тийм. Тэгээ дээрс ингээд угаасаа үзэж байгаа юм нь бид нар ингээд мянга үзүүлэхийг хүсэхгүй ч гэсэн гарч ирдэ шүү. Тийм. Одоо ингээд тэгдэж штэ. Энэ өстө одооны хүүхдүүд гэл тэгдэж штэ. Яг үндэ ингээд одооны хүүхдүүдэд үзүүлж байгаа юмыг нь хийж байгаа хүмүүс нь томчууд өөрсдөө байгаа штэ. Тэгээ тэрийг үзээд ингэж болдгийм байх гэсэн ойлголтыг авч байгаанууд нь хүүхэд байгаа штэ. Тэгээд яг энд ийм юм гаргаж болдгийм байна гэдэг бодлыг авсан хүүхдүүд чинь яг тэр занг тэр чигтээ нь сошиал дээр гаргах юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм. Угаасаа тэгээд 90 тойрныхын хүмүүс хүртэл тийм юм шууд хүүхдүүрээ штэ. Тэнгүүд хизээч нүүрэн дээр нь уулзаа тэр үгийг тэр хүн хэлж чадахгүй штэ. Тэгэнгүүт ингээд зөвхөн тэр гаргаж чадахгүй байгаа хэрэгцээгээ цаанаас гаргадаг болцсон юм шиг санагдаж. Тэгээд амар бидний үеэс амар хэцүү болцсон юм шиг санагдсан. Уламжлалт хаалттай. Амар ярилцлыг хэрэглэхгүй. Бүх юм юус ингээд яг юм сошиал дөрөндөг болцсон болохоор ингээд нээлттэй мөртлөө яг ингээд бие биентэйгээ уулзаад ярилцаж ингээд бид нар чинь ингээд амар хичээл төр болцлоо энэ тэгсэн гэл амар ярьдагсэн чинь одоо болохоор нэг тийм юм байхаа болцсон. Тэгээл үзэж байгаа юмнууд нь ч тэр ямар балаа лайв бичлэг хийдэг хүмүүс зөндөө байдаг л тэр болгоныг үзэж байгаа гэвэзтэй. Тэг хамгийн амар нь тэрийг од олгож байгаа хүмүүс нь бид нар өөрсдөө oh my god бид үзгээ болчих гингүүд амар гарч ирдэг. Шиндээ би ингээд би бол Facebook нэг хэрэглэдэг байхгүй юу. Тэгээ зүр хаяа ингээд зүр ороод ингээд харангууд юу мэдгүй амар стресстэй. Facebook орох юм бол стресстэй бүр oh my god. Тэгээ би ерөөсөө ордгоо. Тэгээ би аппликейшн устгацсан. Тийм ерөөсөө. Хаяа нэг гэр бүлийн шаардлагаар нэг орох хэрэг гардаг штеп. Тэгээд ингээд гүйлхэнгүүт бүр ингэж бодогдсон шүү. Яг юу болоод байгаа юм бэ энэ дэр чинь. Манай тэгээ хүүхд нэр яг дөрөд юм шиг. Манай хүүхэд ингэ ирж байгаа байхгүй юу? Одоо чавс түүж хоёртой шүү. Тэгээ дөнгөж одоо ингэ сурдаг үе. Тэгсэн чинь аав нь ингээд бид гур хамт гэж аав шүлсэн хайсан чаарчсан. Хайж байгаа байхгүй юу? Яг дөрөж байгаа юм заяа. Яаж хайж байгааг харж ирсэн шүд яг дөрөж байгаа байхгүй юу? Тэгээ би ерөөсөн дэ нөхрийгөө чи болоо чи яг дөрөж бөл ямар заваа юм бэ гэдэг. Тэгээ ингээд эрэгтэй хүн чинь юу л үзээ зэрэг хайчихгүй шүү дээ. Амар заваа хайж байж байгаа шүү дээ. Яг тийм бүр дуурайж байгаа яагаад юм чи амар тэгэхээр хүүхд бүр яг ингээд дуурайд юм л тэгэхээр анханасаа өөртөө яг нэг үйлдэлээ хэмжих болол. Хаанчлаа. Би гэхдээ яг одоо ингэж яддаг заяа. Ингээд Монголд очиод 10 жилийнхаа найзуудтай одоо ингэ бас хөрхөн яс найзууд байгаа шүү дээ. Найзуудтайгаа пормо өмсч зураг авах бол гэж. Манай найзууд бараг хин юу болцсон л ээж болцсон л дээ. Гэхдээ ядъя гэж бодсон. Ахвал нэг авах гоё л. Тийм зураг байдаг болохоор авах гэж бодож байгаа. Би одоо 10 жилийн найз. Одоо нэг л найз. Тийм баг тий. Тийм өөр найз байсан. Ханас байсан. Яг уу Монголд очиод буцаад найзууд болж магадгүй л хэл та. Лалтаа бич одоо нэг найз авахгүй болохоор. Гэтэ яг уу тэгэл болтой юм болтой. Гэтэ яг үндэ 10 жилд бол хичээл хийх амар чухал. Тийш тэ ер нь л биэсэн бол одоо ер нь би 10 жилд байсан бол хичээлэл амар хийж байгаа. Бус юм нь л янз болно.
Мант юу найзлаа. Ёо яг үнэ. Юу хайр дурлал Чи зүгээр өөрөө хичээлээ гоё хий. боловсролцсон бол зүгээр ардчгүй. Тэг одоо Зүгээр өөрөө тэгжил хэлмээр байна. Хичээлээ хий. Тэгвэл чи сайхан амьдрна. Боловсралтай бол. За 10 жил нэг тиймэрхүү байна шүү. Тэгэл 10 жилээ төгсөл. Гэхдээ гоё л яхаа дэжгүй байсан. Гэтэ би бол нэг амар 10 жилийнхандаа 10 жилдээ нэг дуртай биш, багш нартаач дуртай биш. Миний нэг тийм яхаа гоё дурсамж байгаа л та. Гэтэ нэг яа 10 жил минь сайхан байж дээ гэж надад бол бодогддог. Өсөх юм бол нэг. Үгүй бодогддог юм зөндөө байгаа хаа. Надад л бол Надаас нэг тийж бас амар бодогддог. 60 хүртэл. Минийх нэг 50 40 надад л нэг чухал биш. Тийм. Яг хөө тэндээс авч үлдсэн найзууд. Тэгээ яг найзууд бол гоё. Тийм. Гэтэ надад илүү тэгж боддог ш 10 жил гэхээсээ илүү яг амьдрал дээр гараад оюутны найз ч гэдэг юм уу те. Амьдралын найз нь илүү чухал юм шиг санагддаг. Яг 10 жилээс найзлсан найзууд бол гоё л та те. Ингээ хол алчгаар бас жоохон. Хамт байсан бол арай өөр байгаа. Тэгэхгүй холдож байгаа болохоор жоохон. Тийм. Тэгээд нэг иймэрхүү л байна да. Тэгээд битэрийн энэ дугаар нэг иймэрхүү байлаа 10 жилээ дурсаж ярьлаа. Тийм. Тэгээд 10 жилээс сайхан ч дурсамж байна, мухаач дурсамж байна. Гэхдээ зүгээрээ. Тийм. Тэгээд бүгдээр л туулалт авал өнгөрөөл. Явахаас. Тэгээд 10 жилдээ л угаасаа амар яг харилцаж сурах юм аа ч гэсэн сураал. Нэг хүмүүс гэж 10 жилээс юу ч сурдیں۔ Нэг иймэрхүү хүмүүс үүдэн шүү дээ. Тийм. Яг суурь нь 10 жил тавьж байгаа болохоор би л гоё 10 жилдээ гоё найзтай болоод тэгтэл гоё хийгээд үерхэж нөхөрсөн ч гэсэн амар хөрхөн 10 жил үерхэлж угаасаа гоё шүү дээ. Тийм гоё. Гимгүү сайхан үерхэж нөхөрлөөд тэгээд явах юм бол 10 жил гоё яхаа. Тэгээд тэгээд хаалт өгөх сайхан. Аха. Тэгээд гоё 10 жил гоё шүү. Тэгээд тийм л энэ да. Чамд хэлэх үг гэнэ. Сүүлийн мөчийг чамд төлтөө. За миний найз сая миний сүүлийн мөчийг авчихлаа. Баярлалаа. Баярлалаа. Тийм тэгээд нэг тиймэрхүү байна. Тэр дараагийн дугаараар уулзлаа баяртай. За баяртай. Хүй дараагийн нэрээ Күтүг. Күтүг цаавар subscribe хийгээрэй. Subscribe. Доор бас зүгтэй ёо. Доор бас бүтээрийн Instagram, хувийн Instagram бол бүтээрийн подкастын Instagram байгаа. Тэгэхээр хүсвэл гараа. За баяртай.